Итгэнэ стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. За сайн байцгаана уу Битгий сонс подкаст. Нөгөө бодон дээр бид гурав сууж байна. Тэгээд өнөөдрийн зочноор бол сонирхолтой хүн. Ер нь бидний сонирхолтой хүмүүсийг л оруулдаг л та. Бусд нь амар сонирхолтой юм шиг хэлжлээ. Тэгээд өнөөдрийн зочинтой бол яаж танилцсан бэ гэхээр Facebook дээр нөгөө Datacom-ын инх батахын нэг шеэрлсэн юу байсан бизнес сегмент дээр нэг юм нийтлэл байсан. Хөдөө амьдрын төслийн талаар. Тэгээд нэгд өдөр штэ сайхан яг 3 хоног юм. Тэгээ харж байгаад яг энэ ярилцлага өгцмөөсөн Батцэг гэд хүн байсан. Тэгээд Facebook-оор хөдөө амьдрын эдэргээ хайж агаад тэгээд Facebook дээр айд хийгээд тэгээ бас подкастнда оруулах санаатай бас яагаад хөдөө амьдрах гээд байгаа юм бол би ч бас нэг хөдөө амьдрмаар байгаа штэ энэ төргээд тэгээд яасан чи шууд өөрөө төрүүлээд өө чамтай яг холбогдъё гэж хэлээ сайн санаагаараа гэд тэгээд ингээд өчигдөр бас уулзаад ярилцаа тэгээд төслийн талаар бас гоё одоо мэдээллүүдийг авсан байгаа. Тэгээд тэр мэдээллүүдийг та бүхэндээ бас хүргэе гэж одоо тий. Ингээ подкастэнд оруулж байна. Ингээд манай зочин хөдөө амьдрын төслийн санаачлагч Батцэг. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. За сайхан үйлчж гин үү? Оо сайхан үйлчж. Миний үйл тарган тавтаа. Би өөрөө тарган тавтаа үйлчж байна. Мал сүрэг байхгүй. Энэ үйл өстө нөгөө жилийн машин дотор даардаг зовлон амсахгүй. Гэртээ сайхан дулаахан хүнжилтөө амар амгалан үйлчээд тэгээ одоо гараад ирсэн чи гадаа гайгүй сайхан дулаарцсан юм шүү дээ. Харин тий. Тэгээд ер нь нөгөө хотынхан ч өөрөөсөө тарган тавтай байдаг тий. Тэгээ энэ жил бол бүр одоо сайхан яаж штэ тий. Таргалж байна гэж үгээд. Гэхдээ бас одоо яг ажлууд бас яг энэ ковидын үед би тэр нөгөө инх батахын ярилцлага дээр бол яг одоо энэ шинэ одоо new normal гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ шинэ одоо энэ юу гэдэг хэвийн байдал те энд бол яг хөдөө амьдрах бол их зөгч байна те одоо бид нар чинь гэрээсээ гарахгүй байна те хоорондоо нэг зай баримталж ийн гэдэг байгаа тэгээд алсаас ажиллаж байгаа тэгэхэд хөдөө амьдрахыг энэ бүх нөхцлүүд нь бол яг байгаад байгаа байхгүй те тэгээд яагаад энэ төслийг эхлүүлэх басан талаар эхэлж асуумаар байна 2018 онд утаа нэг амар байсан да уртлын машин харагдахгүй. Тэгээд гадаа гарч болохгүй машиныхаа кондишныг гаднаас тавьж болохгүй. Тэгээд тэнгүүд хоолой гашаа өргөөд тэгээ хүүхдүүд танаа түрээд амар үүлээсэн. Тэгээд тэр жил яг сошиал дээр манай найзууд хоорондоо ярилцаад за бүгдээрээ зүгээр гарч ёо яа шиг энэ Улаанбаатар хотоос холдвол гадаад нь ч байна уу хөдөөн ч байна уу тэ хаашаа ч хамаагүй явъя гэд. Тэгээд явцгаа хуугээ пост оруулсан чинь тэр постн дээр бараг 400 гаруй хүн нэгтцсэн аахгүй. Тэнгүүтэн за хідүүлээ миний профайл дээр чатлаад яхав тусдаа групп нээгээд тэгээ групп болготлаа нэгэн 400 хүн болсон юм чи хідүүлээ нэг жижигхэн хөөрхөн тосгон болчих юм шүү тосгон байгуулчих гээд. Тэгээд нөгөө яриа маань ингээд гоё өрнөөд тэгээ залуучууд тэн дотор архитектор хот төлөвлөгч гэдэг бас мэрэгжлийн залуучууд зөндөөсэн. Тэгээд хідүүлээ бүр ингээд гадны туршлагуудыг оруулж ирж би бинтгээ шеэрлээд за юугаа яах вэ хогны менежменттэй зөвөн гоё ногоон тосгон байри дотор нь одоо тэ нөө бензин машин явуулдаг зөвхөн хайбрид цахилгаан машин явуулдаг баймаа гэд. Тэгээ бүгдээр гоё мөрөдөж байгаа. Тэгээд яг хавар болоод дулаарангууд за тэгвэл хідүүлээ хаана очих вэ ихлэ газар судлаа гэд булганд очиод тэгээ булганы сумуудтай уулзаад тэгээд гисэн чи нөгөө амар гой мөрөдөлтэй ингээл залуучууд очсон чи өөдөөс байхгүй болгож байгаа байхгүй. Тэг 400 хүний чи бид нар хүлээж авч чадахгүй гэл те. 400 хүнд өгөх газар байхгүй. Та нар тэгээ тэрний дэд бүтц гэл ингээл наач амар их асуудалтай штэ амжихгүй штэ гэд. Тэгээ бид эхлээ жоохон сэтгэлээр унаад тэгээд за тэгвэл бид нар яаж одоо энэ хотоос гарах уу гэдгсэн чинь харин манай сумуудад ингээ хэрэгтэй мэрэгжил бол зөндөө байна. Жишээ нь манай сумд ингээ инженер хэрэгтэй, зоо техникч хэрэгтэй байна те. Тэгээ дээрэс нь одоо шинэ гоё бизнесийн маркетингийн чиглэлийн хүмүүс хэрэгтэй байна. Инновац тэ гоё тийм нэвтрүүлэхээр шинэ технологи оруулж ирэх тийм залуучууд хэрэгтэй байна. Та нар тийм хүмүүсийн яг манад хэрэгтэй байгаа боловсон хүчнийг харин нийлүүлээч гэх тийм санал тавьсан. Хэрвээ тэх юм бол тэр залуучуудыг чинь буцаагаад газрын асуудлыг шийдээд өгье те. Яг тэр хэрэгтэй байгаа хүмүүст нь шаардлагатай гэвэл тэр дотор байр гаргаж өгье ч гэдэм үү. Эсвэл тэр дагаж ирж байгаа эхнэр нөхөр нь одоо бизнес эрхлэх хүсэлтэй болвол тэр эмчийн нөхөрт тий фермер эрхлэх боломж олгоё энэ төр гэж юм. Тэгээд манай нурууг майжчих. Тэгээд дараа нь бид нурууг майждаг юм тий. Тэгээд би тэр ер нь за тэгвэл ерөө хөдөө амьдрыг гэдэг юу агуулга руу орё.
Тэгэхээр хүмүүсийг илүү хөдөө амьдрахад нь зуучлаа, туслая. Дэмжиж тэгээд энэ гоё хорвоогоор дүүрэн манайха монголоор дүүрэн те ийм гоё тал нутаг байна. Тийм чинь явцгаая гарцгаая тэгэл эхэлсэн шүү дээ. Тэгээ одоо нөгөө хөдөөнөөс хот руу л гэж бид нар баг сонсч байсан болохоос те хотоос хөдөө рүү нүүе гэдэг бол бас яг одоо шинэ зүйл шүү дээ. Ер нь харьцангуй бас шинэ гэж би үзэж байна. Ер нь бол залуучуудын донд бол те. Тэгэхээр яг одоо яг ямар процесс дээр явж байна? Тий. За тэгээд тэрнээс ч хойш бид нар чинь утаг өндөр гэдэг сумыг сонгоод ер нь айгүй олон шалтгаанаар сонгосон. Тэгээд тэрлүгээ 90 очин яваад уулзаад булганых уулзаад судлаад хүмүүстэй танилцаад олон удаа хаалга мөргөөд уйлахтаа уйлаад энийхтэй энийгээ те. Тэгж явсаар байгаад сая өнгөрсөн жил юу болсон? Төрөмс байгуулга болсон. Тэгээ төрөмс байгуулга болчоор ч бас арай дээр юм билээ. Нөгөө төрийн байгууллагууд нь ч гэсэн хүлээж авах нь хамаагүй өөр. Тэгээд хутаг өндөр сумтай ер нь хамтын ажиллагаа тохироод 11 сард бид нар хөдөө амьдралыг хутаг өндрийн мэдээллийн өдрүүд гэдэг арга хэмжээ зохион байгуулсан. Яг хутаг өндөр дээр Улаанбаатараас 40 гаруй залуучууд нэгдсэн. Орон нутгаас төдий хэмжээний залуучууд байсан. Төрийн судалгааны байгууллага, их сургууль, тэгэл бизнес эрхлэгч нар гэл янз бүрийн салбарын хүмүүс нийлсэн. Тэгээд тэр давхцсан тоогоор бол нэг 100 гаруй хүнтэй 4 өдрийн бүтэн арга хэмжээ хийгээд тэгээ тэр арга хэмжээ маань аягүй амжилттай болоод тэгээ бид хэд одоо хутаг өндөр сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт нь тэндээс гарсан санаачлагуудаа суулгуулад дээрээс нь шилжилт хөдөлгөөний тодорхой бодлого чиглэл оруулаад ингээ явж байгаа. Хутаг өндөртэй хамтраад одоо юу гэдгийг туршилтын төсөлтэй жишг төсөл болох гээд кейс стади хийх гээд ингээ явж байгаа. Одоо хүмүүсийг тэнд ч амьдруулах гэдэг шүү дээ. Тийм яг хутгийг сонирхож байгаа хүмүүсийг тэнд очиж амьдрахад нь хоёр талыг хооронд нь матч хийх гэдэг юм л та. Уулзвал яг тийм уулзуулах. Тэнд очиод хүмүүс ямар ажил хийж амьдрах уу? За хутаг өндөр болохоор өөрөө онцлогтой. Улаанбаатараас мөрөн орох замд байдаг штэ. Тэгэхээр нөгөө хөсгөл явж байгаа аялал жуулчлалын замд байгаа байхгүй. Тэгээд яг аялал жуулчны талаасаа гэх юм бол одоо гадаадын жуулчд ирээд хөсгөлөөр тойрж байгаа тойрог маршрут донд нэг хоног нь хутаг өндөр дээр таардаг. Одоо тэрийг хүлээж авч байгаа уран тогоо жуулчны бааз хэсэг нэг жижиг баазууд дээрэс нь нөгөө Баатарван гээд зочд бодлоо гэдэг чинь амралт цувилан газар тийм сувлууд байгаа. Тэгэхээр тэр хавьд бол одоо юу гэдэг яг Эрдэнэт мөрөн хоёрын голд учраас энд хоног таардаг болохоор аялал жуулчлалын бизнес хийж болж байна. За дээрэс нь энэ ч өөрөө нөгөө уул уурхай байхгүй тий нөгөө голын сав газар байгаль эколог талаасаа маш гоё байгальтай газар. Тэгэхээр нөгөө байгаль дээр тулгуурсан байгалийн нөөц дээр тулгуурсан бизнесүүд ээж болно. Жишээ нь хоёр одоо мөрөн эгийн гол байж байгаа учраас загсны аж ахуй эрхэлж болж байна. Эсвэл фермер хийж болж байна. Энд чинь газар тариалан мал аж ахуйн бүс нутаг учраас махан бүтээгдэхүүнтэй холбоотой юу л бол юу хийж болж байгаа юм. Сосисик хийх юм уу тий. Тэр эсвэл нөгөө дотор эрэхтэн байгаа шүү дээ. Одоо орган 5 цул тий 5 цулаар нь гоё зөвөн амтлаад гоё юм хийх юм уу эсвэл тэр малын баасын эрчим хүч болгоод тий аргалыг эрчим хүч болгоод үйлдвэрлэх юм уу юу л бол юу гэж болно. Одоо хутаг өндрийнхэн бол өөрөөсөө төмсөө тарьж гин ногоогоо тарьж гин дээрэс нь махны ферм эрхэлж гин. Одоо Jeremy Zanador Azerbaik компани байдаг шүү дээ тий. Тэр Jeremy гээд Канад фермер одоо яг хутагт байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс суралцаад тэнд бас фермерийн аж ахуй эрхэлж болж байна. Тийм гоё одоо нөгөө Монгол шүтлэн бюро өхрүүдийг аваад Монгол өхөр шүү дээ тий. Тэгэхээр амар гадаадаас өхөр бид нар чи одоо бас авчрал байгаа шүү дээ зарим компаниуд. Тийм биш яг Монгол өхрийг ингээд эрчимтэй яг нөгөө тижээлийн тийм евро төлөвлөгөөнд оруулаад тэгж жагаад яг гоё таргалуулж гоё болгож байгаа тий. Одоо бас вакцин хийдэг баг. Тэгээд ингээд яг одоо үнийг өсгөж зарж байгаа тий. Одоо Jeremy ахыг танил та тий. Бүр юугаа дийлэхгүй эрэлтээ дийлдэггүй гэж байгаа. Хотод би ингээ мах яаж чадахгүй байна. Хангаж чадахгүй байна гэд. Тэгээд тэр бол бас нэг Канад гэр бүлийн туршлага тий. Тэгэхэд бол маш тийм баялаг одоо баян сайхан боломжтой сайхан хангаа байна шүү дээ. Хотог өндөр. Яг үнэ. Тэгээд Jeremy бас нөгөө саяхан ном гаргасан. Ер нь цаашаа бас хүмүүст заа сургая. Тэгээ Монгол бэлчээрийн дороотолд ороод бэлчээрийн дороотол чи өөрөө нөгөө аялал жуулчлалтаа нөлөөлдөг байгаль эколог цүлжилт тэгээ усны хомслоод ингээ аюул юм нөлөөлж байгаа учраас цаа чи өөрөө бас ер нь фермжүүлээ эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх гэсэн аюул сонирхолтой. Тэгээ одоо энэ олон сая маллаас ч гэс гаргамаар байна шүү дээ. Тэгээ яг нэг чанартай одоо энэ удаа үлдээгээ те. Энэ малуудаа үлдээгээд тэгээд за яг одоо чинь би тэгээ хоёр хүүхэдтэй залуу гэр бүл бас ингээд хотоос гарч амьдрмаар байна. Тэгтээ бас хотод ингээ ажил байгаад байна те. Тэгээд ер нь ингээд бас очингууд одоо хүүхдээ хаана ямар сургуульд оруулах уу
За тэгэл одоо дэлгүүр нэг хотын бас амьдралын хэв маягаа бас санана те. Яг ер нь ямар хуу юм одоо саад бэрхшээлүүд гэх юм хүмүүсийг одоо яг нэг нүүхэд ингээд нэг юу болоод байгаа те. Бас нэг юм тушаа болоод байгаа юмнууд юу вэ? Манай IT-ийн найзууд идэх байхгүй. Тэд нар ч юм болохоор угаасаа Улаанбаатар хотоос ч бараг цэлэнждэггүй, зарим нь гаднаас те аутсорс энэ төр хийчдэг. Тэгээд гэрээсээ ажиллах боломжтой. Заавал юу гэдгийг хотод байгаад шаардлагагүй. Тэгээ нүүе гэж байгаа байхгүй. Бөөндөө нүүе гоё хотхон байр амьдрий гэд. Тэнгүүд тулгамдчин асуудал нь боловсрал хүүхдийн сургууль яах вэ? Би одоо хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаа хөдөө амьдарчдаг. Гэтэл манай хүүхд том болоод аава та яага хөдөө амьдарсан бэ гэвэл яах вэ те? Би өшөө гоё боловсралтай өшөө боловсролын сонголттой газар амьдарч болохоос штэ гэвэл яах вэ гэд. Тэгээ бид хэд бодлоо л доо. Тэгсэн чинь нөгөө талаас нь хүүхд чинь Улаанбаатар хотод өсчөө том болонгот аава та яагаад намайг ийм агарын бохирдолтой газар амьдруулсан бэ гэвэл яах вэ? Тэ бас нөгөө тал байгаа хгүй. Тэгэхээр боловсролын тал дээр ялангуяа одоо Улаанбаатар хотод хувийн сургууль сурдаг бол хүүхд нь тэ хувийн сургуулиуд нь цахим гэр сургалт болоод цахим зайны сургалт руу шилжээд өгчих юм бол хүүхдүүд нь ханаас ч хичээлдээ сурч болно гэсэн. Хоёрдугаарх нь болохоор орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах хэрэгтэй. Тэгээд орон нутгийн боловсрол заавал байх ёстой байна гэж. За миний хувьд бол манай хүүхд 4 настай. 2 жилийн дараа сургуульд орно. Тийм болохоор ГЯС хутаг өндрийн сургуулийг гоё болгочих 2 жилийн дотор гээд. Тэгээ манай сая нэг үйл ажиллагаанд оролцсон залуучууд маань манай төрөмс байгууллагын санаачлагын залуучууд хутаг өндөр сумчаа өөрөө нөгөө фермерийн аж ахуй газар тариалан мал аж ахуйтай уялдаа холбоотой учраас хөдөө аж ахуй их сургуулийн лицей болгоё. Гоё гадны гоё кампустай байгалийн шинжилгээ ухааны сургуулиуд идэв шүү дээ тийм сургууль гоё тим болгоё. Тэгээ тим болгохын тулд нэг 5 жил гэж тооцоод одооноос хөдөө аж ахуй сургуультай хамтраад гоё тим сонгон ангиуд нээгээд тэгээд ерөнхийдөө бол засаг даргааны хамгаалалт газар ерөнхий боловсролын сургууль манай төрөмс байгууллага хөдөө аж ахуй сургууль хамтраад санамж жиг зураад одоо нөгөө ингээд төслөө явуулж байгаа. Тэгэхээр бид нар бас удахгүй тим гоё сургуультай болох байх. Тэгэхээр яг тэгж за хотог өндөр бол ингээд шийдэгдэж जैन те. Босод одоо өөр одоо чинь би Төв аймаг руу нөө гэвэл те. Бас одоо юу гэдэг танаа туршлагаас одоо яавал одоо төрийн бус байгууллага болж иж тэрийг одоо нутгийн тэр засаг захиргаатай ярих уу яах вэ? Ер нь одоо яаж зөвхөн хотог өндөрөөс гадна зөндөө олон бас одоо хотог өндөр ихэд айгүй олон даваа талтай байгаа байхгүй. Тэгэхээр өөр одоо бус сумуудад цаашдаа бас бодож л байгаа бах те. Зөв. Жишээ нь хэд одоо бид нар ч гэсэн аягүй олон хүмүүс хандж байгаа өөр сумаас тэгэнгүүт говьс хандж шít. Тэгэхээр говьд бол зөндөх боломж өгдөг. Ялангуяа яг 5 дахны хувьд агаар ус гэдэг ингээд шийдэх асуудлууд байгаа боловч хангаач гэсэн шумуул байгаа шүү дээ. Адилхан л асуудалтай. Тэгэхээр хүүтэн гэдэг л тий хүүтэн гэл үер мүйжтэй гэл. Тэгээд говьд болохоор бас нөгөө ургац 2 удаа мудаа авдаг те. Илүү олон удаа ургац авч болно. Газар тариалал эрхэлж болно. Тэр усны гой гадны технологиуд байна. Тэдрийг нэвтрүүлж болно. Хэрвээ гадаа халууцаад байвал хонио робот нохоогоор юм уу дроноор хариулж болно гэлтэй. Тэгэхээр нөгөө залуучууд өөрсдөө гой сэтгээд очихоор заавал тийм одоо жорлон гэхэд жорлонгоо өөрчлөлт төслөөс зөндөө олон гой шийдлүүдийг санал болгоцсон бахад бид тийм 5 дахундаа санаа зовхгүйгээр очиад жинхэнэ одоо инновац нэвтрүүлэх жинхэнэ энтерпренер гэдгийг харуулах те гоё жинхэнэ хөгжлийг бүтээх газар бол хөдөө орон нутгад байгаа байхгүй. Тэгэхээр малчтын амьдрал тэр мал аж ахуй аж үйлдвэрийн салбар Монголын нөөц төр тулгуурласан гоё инновацуудыг нэвтрүүлэх боломж бол бүрэн байна. Тэгэхээр нөө би бас саяны тэр сургууль дээр Жереми ахын бас хүүхдүүд одоо Канад одоо нөгөө дунд сургуулиуд юу шүү дээ Канад сургуультай хотог өндрөөс орсон гэдэг байгаа байхгүй. Онлайнаар холбогдоод яг тэр нөгөө Канадын иргэн болохоор нөгөө боловсрол нь бас үнэгүй байд юм байна. Одоо нөгөө улсын сургуулаараа тэгээд зүгээр онлайнаар 10 жилээ төгссөн. Тэгээд тийм бас юм сонссон. Тэгэхээр одоо чинь Канад бол тэгж чадчих штэ. Тэгэхээр манай хувийн сургуулиуд одоо бас одоо энэ жил бол бүр ялангуяа бид нэр яг тэрийг бүр туршаад болж ийн гэдгийг харчлаа штэ. Сая бол одоо манай охин бол хувийн сургууль сурж байгаа. Тэгээд багш нь одоо ингээ Google Classroom гээл те тэрүүгээр одоо ингээ хүүхдүүдтэй хичээлийн заагаал за тэгээд энийг нь одоо нөгөө үгээ уншиж байгааг нь бичлэгээр явуулаарай те тэгэл одоо юу гэдгийг даалгавруудыг ингээ яг алсаас хийлгээд байгаа байхгүй. Тэгээд алсаас одоо хүүхд сурч чадчихээн. Гэхдээ нэг одоо өгүүлэгч байгаа юм болохоор нэг найз нөхөтэй нэг ангид суух хамт олон гэдэг тэр юм нь дутагдж байгаа ч гэсэн ер нь бол яг юунууд хөтөлбөрүүдээ бол ингээ гоё өгөөд яваад дээлээ. Тэгээд онлайн хичээлүүд, теле хичээлүүд өдр гэл те. Тэгэхээр яг ер нь бол одоо бас нэлээд боломжтой гэж хараад байна.
Тэгээ манай боловсролын яамнаас одоо тэр чинь нөгөө зайны сургалт гэр сургалт хоёр ч юм бас жоох өөр юм шиг байна. Homeschooling гэдэг байгаа шүү дээ. Тэр Канадын сургуультаа сурж байгаа тэр чи одоо Монгол төрчихсөн хүүхдүүд шүү дээ, тий. Монгол төрчихсөн хүүхдүүд Жереми ч одоо 25 жил болж байгаа. Тэнгүүд тэр хүүхдүүд нь ингээд яг юу Канад сургуультаа гэр сургалтаар ээж нь ингээ хичээл нийлгээд тэгээ тэрийг хамгийн гол нь албан боловсролт хүлээн зөвшөөрөөд хууль эрх зорчин байгаа. Тий. Тэгээд охин нь бүр шалгалт өгөөд коллеж сурах явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр юу вэ гэвэл Монголд одоо боловсролын гэр бүлийн ярьж байна. Харин тийм бүгдээ ярьсан тий. Тийм шүү дээ. Ахаа тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр юу боловсролын яам энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгааг сонссон. Тэгэхээр нөгөө удахгүй гэр сургалтыг, зайны сургалтыг тий албан ёсоор хүлээн зөвшөөрдөг болох байхаа. Шүү дээ. Аха. Тэгхийн бол хураа. Нэр одоо ингээд ээж аав нар ч хүүхд нэр баг хүүхдийг сургууль сургана гэдэг чи ямар том одоо нөгөө юм хүчин зүйл юм бэ те одоо хүүхдүүд ингээд сургуультай явангууд бид нар өдөр ингээд ажиллаа хийж болж байгаа байхгүй. Тэгэхээр бүр эдийн засгийн бүр тийм том одоо хүчин зүйл чинь хүүхэд сургуультай явах нь бол тийм одоо юу гэдэг нь те ээж аав ажиллаа хийх боломжтой болж шүү дээ те. Тэгэхээр бас яг тэр бол айгүй чухал юм сургуулиас болж ер нь маш ер нь амьдралын хэв маяг ер нь одоо шалтгаалдаг юм бэлээ. Тэгэхээр тэрийг шийдэдэг бол бас хөдөө нүүчмээр байна тий. За хоёрдугаар асуудал нь. За боловсрал тий. Нэгт боловсрал. Хоёр тулгамжийн асуудал уу? Тий. Залуучуудыг одоо нүүхэд яг юу саад бол. За би тийм нэмээд ярьчихад нөгөө нэг интернет байгаад байгаа байхгүй. Одоо би нэг карантины үеэрсээ гэрээсээ маш их ажиллалаа л да. Тэнгүүд ерөөсөө яг ганц ч гарахгүйгээр маш олон ажил одоо онлайн гэж болж байгаа юм байна. Тэгтээ нөгөө хөдөөний давуу тал сул тал чинь нөгөө интернетийн хурд жоохон муудаад яваад байгаа шүү дээ. Тэгээд айгу болсон юм шүү. 4G орж ирээд байгаа сумуудад. Харин тийм 4G орж ирээд байгаа. Гэхдээ яг зарим сумуудад нь байхгүй юу байгаа. Тэгэхээр яг энэ асуудал шийдэгдэхин ирээр бас тэгэл тэр боломж нь яваад байгаа. Тэгээ ер нь бол ихэнх нутгаар бол ер нь нийт гайгүй болсон баха. Тэгж. Яг суурин дээрээ байгаад байгаа. За хутаг өндөрийг жишээ татж байгаа бид нар хутаг өндөр дээр ажиллаж байгаа учраас жишээ татж байгаа шүү дээ. Хутаг өндөрийн хувьд гэх юм бол бүх өрн телефоны сүлжээ орцсон. 4G интернеттэй. Тэгээд нөгөө сумын төв нь халуун удуустай, нэгдсэн халалттай, зөвхөн шугамтай байж тээ. Тэгэхээр энэ мэдчлэнгээр өшөөс говь тийм говьдас дэд бүтэн аюу гой болцсон сумууд зөндөө байна. Бүр тэнд гой хотхон бариад амьдарч байгаа хүмүүс байна. Дээрээс нь хутаг өндөр сумын чинь гадныхан зөндөө амьдарч байна гадаад айлууд. Тэгээ бид нэр өөрсдөө ингээ гадаа гарч одоо Монгол улсынхаа гой нутаг дэвсгэр дээр амьдарч чадахгүй хахад Герман, Канада, Япон тий зөндөө олон швейцар хүмүүс хүртэл ирсэн Монголд ингээд сайхан амьдрах хөдөө тийм. Тэгээ бүр гоё тоглог ингээд пассив хаус барьсан. Ямар ч төвөөс холбоо хамааралгүй те. Цэвэр бохор дулаан гэрэл цахилгаан бүх юм шийдсэн. Ерөөсө тусгаар тогтносон гүр улс шиг амьдарч байгаа байхгүй. Та анх нөгөө нэг юм Sorry bro. 18 оны нэг энэ айхтар утаанаас одоо ингээд анх сэтэл болсон юм байна шүү дээ. Одоо ер нь хөдөө амьдрахын өөр давуу талууд нь юу байна? Суманд амьдрах юм. За Улаанбаатар хотод за боловсрал дээр дахиад ярих юм бол Улаанбаатар хотод нөгөө сургуулийн ачааллаас болоод цэцэрлэг сургууль те нэг анги. Жишээ нь одоо манай хүүхдийн цэцэрлэг гэхэд 45 хүүхэд байх жишээ нэ байхгүй. Орон нутагт бол тий нэг ангид байх хүүхдийн тоо бол харьцангуй цөөхөн. Тэгээд нэг багшад ирж байгаа ачаалал бага. Тийм учраас багш нар нь илүү хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж нь сайн. Яг нь багш нарыг хөгжүүлэх эргээд нөгөө багш нарыг хөгжүүлэх боломж нь бага байдаг ч гэсэн тий одоо ингээд цахим зайны сургалтууд хөгжөөд одоо зүүмээр хүртэл том конференсууд болдог болчихлоо шүү дээ. Тэгэхээр ийм байгаа үед бол багш нар ч гэсэн орон нутагт хөгжих боломж нь өшөө нэмэгдэж байгаа. Пандемикийн явдлаас айгуу тийм олон юм нэгээд харуулад өгч байгаа юм тий. Айгуу сайн болсон тий. Тэгэхээр шүү дээ та одоо хутаг өндөрлөө нүх юм бэ тий? Нүүн шүү дээ. Хизээ. Энэ зүүн л нүх санаатай энэ да. Хэрэг зардал гарах уу? За би болохоор бид нар нэг гоё инновацтай байшин барих гэдэг шүү дээ. Тий, инновацтай байшин барих гэдэг. Тэгээ бидэд ингэж байгаа. Одоо ингэ шууд яг байшин барьчих гингүүт. Яг миний хүсэж байгаа байшин болохоор нөгөө пассив хаус ногоон технологийн байшин, ногоон стандартын. Тэгэхээр тэр байшин маань хамгийн багадаа сая 100 сая төгрөг болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд 100 сая төгрөгөөр ганцаараа байшин бариад очоод тэгээд бас
ингээ хөрш мөрш бид ч нөгөө түрүүний нийгэмшиг гэдэг штэ санаа нийлсэн бас тэр орон нутгийнхантай ингээд нийлээд гой бүтээн байгуулалт хийчихээр залуучуудаа хотоосоос аваа авчмаар байна. Тэгэхээр нэг 30 залуу нийлээд нэг хотхон байрыг гээд бид нар нэг төсөл боловсруулж байгаа. Тэгээд орон нутагч гэсэн баси утгах юм уу? Тийм баси утхан байрыг гээд. Тэгээд тэгэхээр нэг 100 сая төгрөг хэрэгтэй болоод байна. Тэр байшингаа яг хямдхан барьж болно л та 30 саяд багтааж барьж болно. Тэгвэл уг нь бол нэг мөсөн тийм гой ногоон стандартын байшин бариад тэгээд тэн дээрээ одоо энэ ипотекийн зээл шиг хөнгөлөлттэй урт хугацааны зээл авчмаар байгаа. Тэг яг бид нэр эхлээ байшингаа юу ч гэсэн зураг төслөө гаргачих. Тэгээ дараа нь нөгөө орох хүмүүс нь тодорхой болчих тий. Тэгэхээр тэрийг аваад гой барилгын яам руугаа ороод тий. Дээрээс нөшөө банк санхүүгийн байгууллагууд руугаа ороод ингээ ипотекийн зээлийг орон нутагт барьж байгаа амны орон сууцсан дээр зээлөх боломжтой юу гэж хөөцөлт хийлгэж байна. Та тэнд амьдарч эхлээд ямар ажил хийх вэ? Одоо тэгээд ерөнхийдөө бол өөрсдийнхөө чаддаг юм хийх нь илүү зөв гэж бодож байгаа. Тий. Тэгэхээр одоо юу гэдгийг Улаанбаатар хотоос хөдөө очиод хэрэв мөрөөдлийн ажиллагаа бол тэр хийж болно. Мөрөөдлийн ажил байхгүй бол аргагүй ихэнд өөр ажил хийсэнд орвол өөрийнхөө ур чадварыг үргэлжлүүлж ашиглах нь зөв. Тэгээ миний хувьд бол төрөмс байгууллага эрхэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр төрөмс байгууллага хийн орон нутгаас хид хідэн төсөл санаачлаад орон нутгийнхантай хамтраад ингээд санаачлаад хийж байгаа. Тэрний нэг нь бол тэр махны кластер. Тэгэхээр махны кластер гэдэг нь махыг Монголд үйлдвэрлэсэн махыг сайн чанартай махыг өндөр үнээр гадагшаа экспортлох гэсэн ийм зорилго тавьсан. Тэгээд дутаг өндөр сумын бас малчаад фермерүүд гой санаа нэгдээд тэ төр засгаас нь дэмжиж ингэ явж байгаа. Тэгэхээр тэн дээр бас надад ажиллах боломж гарах бах. Тэн дээр зөвлөөд явна тэ. Дээрээс нь өшөө одоо юу гэх юм тэр хавийн сумууд дээр энэ төслөө үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ. Ахаад үргэлжлүүлээ зөвлөгөөгөө нөхшөө олон кластер байгуулна. Магадгүй мөгний кластер байдаг шүү. Тэгэхээр нөгөө загсны аж ахуйн кластер шиг тийм үү те? Хүлэмжний аж ахуйн кластер шиг тийм үү? Ингээд кластерын системийг ашиглаад өшөө олон байгууллагууд, өшөө олон залуучууд сайхан орлоготой амьдрах боломж бүрдүүлэхэд туслана гэж бодож байна. Кластер гэж бас юу вэ те? Бас тайлбарлавал. Кластер уу? Тий. За одоо нийлмэл цул гэсэн үг үү? Одоо нийл яг манайх янз бүрээр орчуулсан бэлээ, хотол, тэгээд бөөгнөрл тэгээд хотол олноороо гэдэг шиг тийм нэг. Тий. Тэгээ яг кластерын гол юм бол ерөөсөө энэ түншлэлийн систем. Тэгэхээр түншлэнэ гэдэг чинь хамтарч ажиллана гэсэн үг. Гэхдээ хошоо бол биш үү? Манайх ч хошоотой шүү дээ. Тэгэхээр кластер гэдэг бол төр, хувийн хвшил, судалгааны байгууллага гурав нийлээд хамтдраад дундаа нэг зорилго тавиад тэрнийхээ төлөө нийлж түншилж ажиллахыг хийлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо лобби бүлэг биш үү те? Лобби бүлгийг аль бие усны зохион байгуулалтанд оруулаад жинхэнэ супер лобби бүлэг байгуулахыг хэлнэ гэсэн. Тэр нь нөгөө бүх одоо юу гэдгийг хүн суртал зөвшөөрөл мөвшөөлийн хөнгөлөх юм байвал те хөнгөлөөд дэмжлэг үзүүлж дээрээс тэр зээл санхүүжилтийг гаргаад нөгөө судалгааны байгууллага нөгөө инновац нөгөө R&D-гээ хийгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийгээд судалгааг нь хийж өгөөд нөгөө талд нь нөгөө бизнес эрхлэгч нар нь нийлж ягаад мөнгөө дундаасаа босоод зардлаа хэмнээд тэгээд нөгөө төр судалгааны байгууллагын дэмжлэгээ аваад хамтдаа нэг зорилгын төлөө явахыг л одоо кластерын түншлэлийн систем гэдэг байна. Тий. Танай байгууллага нэг судалгааны компаниудтай хамтарч ажиллаж байгаа юу? Судалгаа гаргахтаа. Манайх болохоор ер нь бол сая өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2018 оноос хойш эхлээд бид нар чинь одоо ч гэсэн л тийм байгаа штэ. Зүр хөдөө амьдармаар байна. Өөр юу ч байхгүй. Зорилго нь тэр. Хөдөө амьдармаар байна. Хотод ийм олон хүнтэй газар амьдармааргүй байна. Гой байгальтай ойрхон амьдармаар байна. Хүүхдээ өвсөн дээр гიშгэхээс айдаг болгож хүмүүжүүлмээргүй байна. Өвсөн дээр хөл нүцгэн явдаг болгомоор байна. Энэ зүгээр л бидний хүсэл ахгүй. Тэгээ энийгээ хийх гингүүд зөндөө олон айц, зөндөө олон бэрхшээл тулгараад тэгэл тэр айцууд нь яагаад бид нар айгаад байгаа мэдэхгүй учраас. Яагаад бид нар мэдэхгүй байгаа. Тэн мэдээлэл нь ил тод биш учраас. Мэдцсэний дараа яагаад болохгүй байгаа. Яагаад гэвэл тэнд төрийн хийх шаардлагатай ажил байна. Бидний хийх шаардлагатай ажил байна. Тэ? Бид нар бие бинийг ойлгохгүй байна. Ив санаа нэгдэхгүй байна. Энийг мэдсэн учраас бид нар аль болох ингээд нөгөө хоёр тал орон нутгийн иргэд болон Улаанбаатар хотоор шилжиж очих гэж байгаа энэ суурин соёлтой хүмүүсийг хооронд нь холбож өгөх ийм л ажил хийж байгаа. Энэ дээр зөндөө олон байгууллагууд нэгдэж байна. Одоо жишээ нь хэд үндэсний хөгжлийн газар, олон улсын шийдэл хөтөлбөрийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, жижиг дунд үйлдвэрийн газар гээд ингээд урьдуул маш олон байгууллага бид нартэй нэгдэж байгаа. Тэгээд дэмжихээ илэрхийлсэн байгаа. Одоо зөндөө олон газрууд дэмж бас илсэж байна. Тэгэхээр бидний хүсэл бол юу гэхээр энэ байгууллагуудыг хооронд нь холбон зурчилж өгөх. Хамтын ажиллагааг нь зохион байгуулж өгөх. Ийм л зорилготой байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бид нар суралцаад ирсэн 2 жилийн хугацаанд цаашдаа сурах юм маш их байгаа. Одоо төрөний тэр кластер гэдэг бас санаанаас гарахгүй байна л та.
одоо яг нөгөө за би яг энэ медиа салбар те одоо медиа одоо контент үйлдвэрлэлийн яг салбар дотор байгаа одоо энэ хүний хувьд хэлэхэд яг юм нэг бол одоо том телевизүүд одоо бас юм студиуд тэгээд юм жижиг студиуд бол маш их байгаа байхгүй. Жижиг студиуд, production те одоо камера crew одоо юу гэдгийг те маш их байдаг. Тэгээд хоорондоо ерөнхийдөө энэ жоохон өрсөлдөөнтэй байдаг. Тэгээд нэг зах зээл дээр те нэг үзэгчд дээр одоо ингээл шинэ жил болгоноор л бүгд нэг юм хийгээл инновашн дээр тавьдаг ч юм уу одоо нэг тиймэрхүү. Тэгээд дотоодын зах зээл дээр өрсөлдсөөр байгаа тийм өөрөөсөө нөгөө нэг санхүүгийн хувьд айгүй юу бол хүлэгдмэл болцсон. Тэгээд олоолаа нөгөө нэг жижиг зах зээл дээр өрсөлдөж байгаасаар өнөө унахцсан. Тэгээд нэг юм сонин одоо байдалтай байгаа байхгүй юу. Тэгээд миний хүсэл болохоор бизнесийн продюсеруудын юм сүлжээ одоо юу гэдэг ер нь бол юм Монголын энэ медиа кластер те бас юм үүсгэмээр байгаа байхгүй. Тэгээд бас одоо Монголд байгаа энэ одоо төрөний зөөр одоо мал дээр одоо бэлчээр дээр бэлчиж байгаа мал гэдэг шиг бидний энэ гоё контент одоо агуулга өв соёлын энэ сэдв одоо юу гэдгийг те энэ их баялаг юу байна одоо сан хөмрөг байна те энийг гоё одоо боловсруулад гадаад бас үнд хүргэж зармаар байгаа байхгүй. Тэгээд энэ дээр та юу гэж зөвлөх одоо кластер гэдэг одоо тэр яг тэр зарчмаар нь. Наач яста гоё юм. Ер нь бол кластерын зарчмыг манай улсад л одоо ингээд дөнгөж ярьж эхэлж байгаа болохоос биш. Энд чинь өөрөө олон жилийн түүхтэй тий 30-40 жилийн түүхтэй. Европт л гэхэд одоо 30 жилийн өмнөөс кластерыг хийгээд ажилтны салбарууд нь ашиглаад тэгээд цаашлаад одоо бүр инновацийн салбар руу технологийн салбар руугаа кластерын системийг ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг за манайх эро тэ нөгөө нэг сансрын шинжилгээ ухаанаар ч юм уу одоо эсвэл цэвэр усны ногоон усны салбартаа ч юм уу гэдэг юм уу ийм технологиороо манайх дэлхийд тэргүүлмээр байна. Тийм учраас энэ чиглэлээр бид нар кластер байгуулнаа. Энэ манай улсын үндэсний өрсөлдөх чадамж, салбарын өрсөлдөх чадамжийг дэлхийд тэргүүлэх болгохын тулд одоо бид нар ингэж кластер байгуулна гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь одоо бодолтой сансар судлалын бүх одоо судалгааны агентлагууд, сансар судлалын судлаач нар, хоббистууд нь хүртэл нэгдээд нэг кластер болоод нэг зорилго тавиад том төсөл хэрэгжүүлж байна. Тэгэхээр кластер болохын тулд нэгдэн гэдэг бол холбоо байж болно тий. Яг кластер бол зорилготой тодорхой үр дүнтэй үр дүнгээ хэмжих тодорхой аргачлалтай байх хэрэгтэй. Тэгвэл илүү одоо явхад амар болно. Зорилго нь илүү тодорхой байна шүү дээ тий. Зорилго тодорхой. Тэгэнгүүт чинь зорилго нь тодорхой олонгууд ер нь тоглогч нар нь ингээд байраа болоод ингээд тийм хин орох вэ гэдэг тодорхой болчих шүү дээ. Зэгцсэндээ орчих юм байна тийм ээ. Зүг. Тэгэхээр одоо чинь бид нар юу яамаар байна тий. Одоо Холливуудын Оскар авъя тий. Оскар амар байна Монгол кино гэдэг ч юм уу. Тийм зорилго тавьчих юм бол ер нь бол хинхэн оролцох нь ер нь тодорхой болчих юм шүү дээ. За бид нар гадаадын бас production компанитай ажиллах хэрэгтэй байх тий. Одоо эсвэл дотоодын production компаниудаа сайжруулах хэрэгтэй тий. Тэгээд нөгөө нэг одоо жишээ нь тиймэрхүү наадамд орохын тулд чинь бас одоо юу мөнгө төлт юм байлээ. Одоо Оскарт бол зүгээр орохгүй. Тэр чинь бас санхүүжилттэй байж одоо тэр академи гэдэг байгаа нөхдөдөд үзүүлнэ. Тий одоо юу гэдгийг тэр яг юу зорилгоо тодорхой болох хэрэгтэй байна л да тий. Одоо чинь K-pop бол яг бас кластер байгаад байгаа байхгүй яг Солонгосын одоо нэг засгийн газраас тий одоо төрөөс за энэ бол яг урлагийн медиа энэ одоо урлагийн үйлдвэрлэл чинь одоо маш хүчтэй юм байна. Америкийн жишээ аваад хүчтэй юм байна тий одоо баг нэг Jurassic Park кино хэдэн сая Hyundai машин зарсантай тэнцэж чинь тий. Тэгэхээр бидүүлээ ийшээгээ одоо хөрөнгө оруулъя гэдэг 90 сүүлийн 97 8 оноос одоо энэ K-pop гэдэг энэ юмыг үйлдвэрлэж эхлээд тэгээд засгаас нь одоо юу нь бол юм юу гарах санхүүжилтийг олгодог болсон. Тодорхой хэмжээнд одоо за production компани ийм хамтлаг гаргамаар байна. Одоо юу гэдэг кино хэмээр байна. Гингүүт юу хөнгөлөлтөө зээлийн шууд засгаас нөхчдөг тийм сан байдаг. Одоо жидүүгийн сан гэдэг шиг. Nice. Тэгээд яадаг. Тэгээд одоо тэр компаниуд нь одоо жишээ нь одоо энэ Солонгосын бүжиглж байгаа тэр бүжгийг нь одоо жишээ нь гадныхан дэгэлдэг. Хөгжмийн одоо жишээ нь гадны продюсерууд хийдэг. Одоо бараг л одоо Солонгос хүнээс бусд нь бол бараг бүгд гадаад л гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө R&D те судалгаа хөгжүүлэлтийн бас ингээд хийж байгаа юм билээ. Тэгээд ер нь ингээд яг харангуут яг кластерын юугаар л одоо дайраал амар хүчтэй одоо нэмэлтэнд хүрж ийн л та те. Солонгос ч яг кластерын системийг бас хамгийн сайн ашигладаг орнуудын нэг байхгүй. Тийм байна. Тэгэхээр яг монголчууд маань одоо жишээ нь одоо хүнс үйлдвэрлэл те. Монгол бол одоо хүнсээр одоо энэ дэлхийг хангамаар байна шүү дээ. Гоё одоо эко хүнсээр гэдэг ч юм уу тий. За тэгээд одоо чинь эрчим хүчээр бас хангадаг болмоор байна тий. Монгол одоо эрчим хүчээр аялал жуулчлалын одоо кластер үүсгэе тий.
одоо энэ соёлын одоо соёл аялал жуулч соёл гэдэг чинь бас нэг холбоотой юм шиг байна. Бас нэг юм кластер үүсгэгээд тэгээд бас кластер гэдэг бүр тийшээ орчлоо л та сая. Хоёр хөдөө рүү явах гэдэг байгаа шүү дээ. Хоёр ер нь хөдөө яв гэсэн бодол байна. Хөдөө явж амьдрэх гэсэн бодол тийм. Байгаа шүү дээ. Гизээ. Бараг энэ жилээс ер нь би ер нь хөдөө явчих гэдэг шүү дээ. Би болохоор яг нэг өмнө ярьжтэй подкастер нэг хөгшөрсөн өөрийгөө нэг бигэр суманд ингээл нэг хөгшөн байж байгаа. Би яг бигэрийн бадрал болох гэдэг. Бодоод байгаа юм л та ер нь би 10 жилийн сургуулиудад багш нар ингээд сэтгэл судлалын мэдлэг маш тутмаг судлал хүүхдийн өмчлөлт айгу муугар нөлөөлдөг айгу хөдөг байхгүй. Тийм болохоор ингээд сумуудаар явж ер нь зүгээр яг биечлэн очиж онлайнаар биш яг биечлэн очиж тэр нэг багш нарт тэр тал дээр нэлээд сургалт өгч идэг тийм ажил хиймээр санагдаад байгаа байхгүй. Тэрнийдээ бас яг улсаас зөвшөөрөл гэл уул нь би ингээд юм ичих гээд штэ. Гэхдээ зааж бах нэг боо юм болж хийх байх л та. Хотог өндөрлд бас нэг юу гэдэг штэ. Сэтгэл зүйч тий. Хотог өндрийн нэгэн сэтгэл. Тэгээд Германд төгссөн боловсрал эзэмшсэн. Тэгээд хүүхдийн сэтгэл зүйч байхгүй. Тэгээд тэр хүн бас яг нөгөө хөдөө амьдрах мөрөөдөлтэй. Тэгээд мөрөөдөлтөд зориулаад одоо тэдний гэр бүл 10 жилийн турш сар болгон 300 сая төгрөг хоримтлуулсан ба. Тэгээд өнгөрсөн сая 20 оны 4 сард тэ яг бүрэн шилжиж очиод одоо тэндээ амар сайхан амьдарч байна. Тэгээд миний бас профайл руу ороод үзэх юм бол та тэр айлын амар гоё тоглог зургийг үзэн заяа. Янзын гоё туулаа муулаатай. Цацаг тэрэлтэй, морьтой хөнтэй. Тэгээд 12 жилийн бүгднийг тэр залуу яасан бэ гэхээр ажлын шугамар яг энэ аймагуудыг тойрч ингэж бас зөвлөгөө өгөхтэй. Туслах үйлчлэгээ ингэж үзүүлж исэн учраас тэрнийхэн шугамар ингэж олон аймгаар явж үзээд тэгээд за миний хувьд бол манай гэр бүлийн хувьд ингээд хамгийн тохиромжтой нь энэ юм байна гэд. Тэгээ ер нь ингээд хөвгшөртлөө хүлээхгүйгээр аль болох хэрвээ боломж нь байвал эрт очих хэрэгтэй гэд. Одоо тэгээд аюу гой тэнд суурьшсан. Дээрээс нь тэр орон нутгийн хүүхдүүдийг одоо нөгөө байрны найр гэж хэлдэг шүү дээ. Байшингийн найр. Байшингийн найрандаа гой хүүхдүүдийг ураад за авчираад гой хүүхдүүдтэйг хамт хон гаргаж маргаж хорхог хийж ийж мэдээ. Амар дараагийн үеэ ингээд бэлтээ те. Одоо өөр нэг сэтгэлээр нь одоо татаа. Тийм. Тэгээ манайхыг бас гадаадаас их залуучууд сонсдог, монголчууд их сонсдог. Тэгээд бас одоо тэгээ мэдээж бас бүгд одоо юу гэдгийг за бүгд эргэж ирэхгүй ч гэсэн одоо бас тодорхой ихэнх нь бол эргэж ирнэ шүү дээ, тий. Их орондоо эргэж ирнэ. Тэгээд нэг гэсэн бодолтой. тий, зарим нь бол удцсан. Тэгээд яаж эргэж ирэх үү гэдэг нэг юм бас нэг жоох юм юутай тий. Бас нэг юм эргэлзээ одоо юу гэдгийг нэг тийм тодорхой бос байдал байдаг. Ямар тач ясаа тавина да. Одоо баг тийм. Тэгээд одоо ирээд одоо юу их юм тий. Одоо тэнцэнэ бас нэг гайгүй бас нэг ажил төрөлд орцсон бол бас ингээд ирээд одоо юу гэдэг тэгсэн мөртлөө нэг нутгаа санаж манаал ингээд уйлж мөлөөл тий. Ирмээр байдаг. Тэгэхээр яг энэ шууд ер нь хот Улаанбаатар матер гэж аахгүй баг гадаадаас яг юм сурж агаад гоё тий одоо юу гэдэг юм Монгол төгжүүлж болох тэр салбартаа ажиллаж сурж туршлага хоримтлуулж агаад шууд хөдөө нөөцүүл яасан тий уулна гадаад таад хэрвээ манай юг нөгөө хөдөө амьдралын групп байгаа ш фэйсбүүкийн групп тий тэр группийн датаг ингээ харах юм бол гадаадд амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм үү. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө бидний хувьд ингээд ярьж байгаа нь анхудаа боловч хийж байгаа нь бол шин биш. За. Тий, гадаадаас ирсэн залуучууд айгүй их шууд хөдөө гарч амьдарч байгаа. Улаанбаатар хотыг угаасаа хинч гаднаас нь хараад дотроос нь хараад экологийн доротолд орцсон. Хүний амь насанд аюултай хэмжээнд бохирдсон, тий. Ийм амир стресстэй төгжрлэн амьдралын юм аягийг яачж байсан зүгээр байхгүй, тий. Ийм орчинд угаасаа амьдрахгүй тодорхой гэж шууд хөдөө гарсан залуучууд гадаадаас ирсэн залуучууд зөндөө байна. Тэгээд манай групп дээр бас тэр залуучууд гаднаас за одоо Монголд очингуудаа хотод буухгүй шууд орон нутг руу явна гэсэн зорилготой. Одоо юунууд Израиль улс гэж одоо байгуулагдаа тий. Тэгээд дэлхийд дахинд байгаа энэ жууд одоо шашинтан үндэстэн хүмүүс маш ихээр одоо нэг цагаачлж гэх юм уу тий. Одоо их нутаг руугаа энэ төр гэдээ ирж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар болохоор амар зөвүүн ингэж байгаа байхгүй. Шууд эренгүүтээ бас ингээ хөдөө гарчдаг. Хөдөө рүү очивол одоо тэнцэнэ одоо үлсэн цүл газар байгаа шүү дээ. Тэнцэнэ ингээд аж ахуй эрхлээд одоо янз бүрийн ферминг хийгээд ингээд Европт одоо сурсан те тэр чинь хэдэн үеэр Европт амьдэрсэн ч юм уу одоо тийм хүмүүс ирээд одоо тэр зүйлүүдээ одоо яг тэр Израиль дээр шинээр ингээд туршиж одоо яг хэрэгжүүлж тэр одоо газар нутгаа ерөнхийдөө эзэлж байгаа байхгүй юу. Баг одоо колоничлол маягийн те эзлэлт явагдаад байгаа. Тэгээд тэрэн дээр бас яг тэр кластерын юу яг явж илээ. Одоо жишээ нь анхны одоо ерөнхий сайд тэр
Бенгурион гэдэг ерөнхий сайдын нэрмж тим юу гэдэг юм бэлээ. Судалгааны төв гэдэг. Тинчээ бүх одоо Израиль том Израилийн том их сургуулиудын одоо том профессоруудыг урьж авчираад тэнцээ судалгаа одоо ер нь бол тэр урд цөллийг ер нь ингээ фермжүүлье гэсэн тийм зорилготой. Тэгэл тэнцэнэ шууд бизнес төр одоо тэр нэг судалгааны юу нэг дор гэж байгаа байхгүй. Тэгэл фермерүүдтэй за помидорыг ингэж ургуулд юм биш үү? Ингэж гоё юм жижиг помидор гаргад юм байна гэд одоо тий авокадог ингэж ургуулд юм байна гэд тэр нэг Израильчин бас юу юм бэлээ нөө эргэн тойрны улсууд нь бас жоохон юу бас дург штэ тий арабууд тэгээд ерөөсө хүнсний аюулгүй байдлаа дотоодоос 100% хангах хэрэгтэй гэдэг тийм зорилго тавиад тэгэл ерөөсө нэг юм нөө дайны сэтгэлгээгээр зүгээр шууд тийшээ яасан байгаа байхгүй орсон. Тэгээд 100% ер нь хангадаг болоо. Тэгээд тэд нар чинь бүр нэг юм давчаа помидорыг гаргах тийм технологи гаргасан юм бэлээ. Яаж юм гоё юм жижиг юм өргөлөн помидор гаргах уу. Тэгээд тэрийг патентжуулаад Израилийн технологи гэдэг дэлхийд экспортлоод эхэлж байгаа байхгүй. Нөгөө өөрсдийнхөө хэрэгцээг хангах гэсэн юу нь бүр дэлхийн инновац болоод явцсан. Тэгэнгүүт надад зүгээр яг Монгол улсад бас яг тэр зарчмаар бас ингэж одоо хөдөө орон нутг те бас гоё хөгжүүлж болох юм байна. Хамгийн гол нөгөө нэг академик одоо энэ судалгаа юунууд нь ингээ гоё хүмүүстэй яг ингээд нээлттэй одоо юу гэдэг те эсвэл одоо тэр яаж хуваалцах тэр зарчим нь тодорхой ингээд байвал бас яг тэгж хөгжүүлж болмоор юм шиг санагдаад байгаа. Тэр бас Монгол инновац гэдэг дэлхийд бас гарч болохоор. Тэгээд нэг тухайн газар яг хөгжил ямар нэг юмар ингээд жоохон одоо буураач юм уу те. Яг эхлээгүй байх тусмаа тэнд очиж байгаа хүмүүст илүү их боломжууд байгаа даа. Тийм шүү дээ. Ямар нэг юм шинэ байх тусмаа тэн дээр та ямар нэгэн чухал байр суурь үзлэх боломжтой байгаа. Энд ч зүгээр яг нэг газар тэг хинэрч орлуулж болмоор ажиллаж ирсэнээс тэнд очиод та архитектч ч юм уу байж болохоор. Тэгээ одоо чинь Америк хүн, Солонгос хүн те Япон хүн Монголд ирээд ингээд одоо ядуу буураа орон гэхээс илүү амар хөгжлийн тийм боломж харж байгаа байхгүй тий. Яг тэгвэл өөрсдийнх нь оронд нь бүх юм ингээд нөгөө зах зээлийн дүүргэцэн дууссан тий. Хийж болох бүх юм барыг хийцэн. Тэгэнгүүт Монгол тэрэнгүүт энэ ч нэг кофе шоп нээчмээр санагдал тий. Тэнд ч нэг газар аваад E-mart хийчмээр санагдал гээл өгдөг лгүй тий. Гэхдээ хөгжил гэж юу юм? Би хөгжил гэхээр яг одоо нөгөө аль хөгжлийг асуу. Хөгжил нь ер нь юу юм? Улсаа хөгжүүлээл гэдэг нь хөгжил гэдгийг яг яаж тодорхойлох вэ? Олон талаас хэлээ шүү дээ. Одоо би болохоор үгнээс нь одоо хүн амын одоо сэтгэл санаа, оюун санаа. Би бол илүү нөгөө хөг гэдэг нөгөө юугаар нь одоо юу байна л да нөгөө яг хөгжил яхаар хөгжчтэй юм бэ? Одоо хөгж гэдэг бас хөг гэдэг үг байгаа шүү дээ. Би нэг жоохон хөгжмийн юунаас нь хөглөх гэдэг үгээр хөглөх одоо жишээ нэг ингээд хөг нь алдагдсан хөгжим байдаг шүү дээ. Яг тийм байгаа даа байхгүй. Бүгд тэр өөр юм бодоод ингээд нэг юун дээр ирэхгүй, нэг үйлдэл дээр ирэхгүй. Ингээд юм сонь юм салангад байгаа. Тэгээд нэг юм хөггүй багнэр ингээд өөрсдөө зүтгээд байдаг те. Уул нь бол гоё оркестр болоо тогломоор шүү дээ бид нар чинь нэг найрал хөгжим те. Тэгжээч ингэж нэг юм одоо бүх хүний оролцоо нь ингэж гоё одоо юу гэдгийг яг тэр зэгцэндээ ороод ингээд нэг юм жил тийм. Тэгэхээр яг нэг хүүгэн дээр очихыг би бол хөгжил гэж бодоод байгаа. Тэрнээс биш одоо юу гэдгийг амар одоо байшинтай лаг супер юу яг тэр бол бас хөгжлийн нэг илэрхийлэл байх л та. Гэхдээ яг илүү зөв оюун санааны талаас хөгжил эхлээд эхэлдэм болов гэж бодоод байна л та. Одоо солонгосууд анх дайны дараа жишээ нь одоо нэгдээл те улс орн ядуу хахт нь бүгд алт мөнгө бүгж бүх юм яагаал анх одоо солонгосын компаниудыгаа дэмжижсэн гэдэг шиг тэр бол бас хөгжил байгаа даа байхгүй. Тэгвэл хөг жим хоёр юм бол хөглөгдөө тэгээд жимээ замаа болохыг хэлээд байгаа шүү те. Тийм бараг л одоо Монголын бодлоор бол зүгээр боловсрал ёсцоо хоёр тэгээд болоо юм болоо. Гэхдээ одоо яагаад хөгжихгүй байхаар хүн болгон өөр байгаад байгаа байхгүй. Одоо би нэг Орос сургууль сурцсан одоо Бадрал ямар сургууль сурсан тийм ингээд өөр системүүд ингээд явж байгаа. Тэгэл одоо бүгд нөө гадаадын хөг одоо бас ингээд яавал за яг тэр бол хамаагүй. Гэхдээ яг ингээд нэг юм зорилго төрөний кластерын зорилго гэдэг шиг Монгол улсын яг зорилго нь амар сонь тодорхойгүй. Залуучууд уулын бүгд зорилгоо мэдчихмээр шүү дээ. Тэгэх юм бол талаас нь ч гэсэн ингээд эн чинь нэг учир нь олдсон шүү дээ. Тийм. Тэгээд уул нь яг ийм багхгүй нөгөө хүн гэдэг чинь ялангуяа эрэгтэй хүүхдүүд нэг юм хүчтэй дүрийг дагах тийм санаасаа сонирхолтой байдаг байхгүй. Тэгээд нэг одоо энэ фэн болоод байгаа гэдэг чинь бүгд яг тэр сэтгэл зүйн хэрэгцээний яваад байгаа. Тэрийг энэ гадны одуудыг шүтгэхэд биш яг өөрсдөө зорилго руу шүтгэхэд чиглүүлчих юм бол амар том зүйл байхгүй. Одоо тэр нацист намууд одоо Германы тэр дайны үе нацист нам чи яагаад гэж амар хурдан газар авсан. Яг тийм хүчтэй юм хүмүүс даах хүсэлтэй байж байгаа байхгүй. Амар хүчгүй байсан болохоор тий германчууд яг тийм амар дутагдчихсэн болохоор нэгдүгээр дайны энэ ерөөсө хөгжил гэдэг бол боловсон хүчин
Яг үгцэн талаасаа тийм. боловсон хүчин гэхээр бас эвгүй сонсож байна тийм. Зүгээр та юу гэж хүмүүс нь ингээд гоё би бол тийж л боддоо шүү дээ. Хөгжил гэхээр ялангуяа барилга байшингийн хөгжилд бол би жоохон дургу шүү дээ. Би дуртай. Нөгөө хөгжүүлж чадахгүй бол зүгээр ямар үг гэдэг лээ нэг юм үг гэдэг сте. Сайн ашиглаж чадахгүй бол зүгээр ашиглахгүй хай. Аялал жуулчлалын салбарын тийм үг гэдэг байхгүй. За. Одоо нөгөө байгаль дэлхийгээ тий аялал жуулчлалын зорилгоор сайн ашиглаж мөнгө хийж чадахгүй бол хоёрын оронд ашиглаж ирснээс зүгээр тэр чигээр нь оролдохгүй хай. Өөрөөр нь үлдээ гэд тийм үг гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ингээд дэлхийн ертөнц цаашаа эргэж ийн вэ гэвэл бид нар ингээд хөгжөө байшин барьсаар байгаад нэг мэдсэн чинь дэлхий чи өөрөө ингээд дэлхий биш болсон юм байна. Тэгэхээр буцаад дэлхийгээр нь байлгахын тулд энэ нууд гаригаа аврах гэдэг шүү дээ. Тэгээд инхийн тулд бид нар тодорхой энэ хөгжилчөө өөрөө ингээд ийм циклтэй байгаа байхгүй. Байгалаа хамгаалах хэрэгтэй. Энэ доктортой хөгжил, нөөцөө хамгаалах хэрэгтэй, хайрлаж гамнах хэрэгтэй. Тэрний ш учир зүггүй үйлдвэрлсээр байгаа одоо ингээд дэлхийн ч тэр далаанч тэр нөгөө хогоо дийлхий болчихд шүү дээ. Манайх ч хогоо дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас би бол тэгж боддیں۔ Гоё хүн нь өөрөө аж аргалтай, сэтгэл хангалуун, хийж байгаа юмдаа гоё сэтгэл хангалуун, улс орон сэтгэл хангалуун. Тэгээд түрүүн бас чиний хэлсэнтэй би бүр амар санаа нийлж байна. Нөгөө улс орон мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Улс орон өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Тэр нь нийтлэг үнэт зүйл байна. Дээрээс нь дахиад аймаг болгон өөрийн гэсэн онцлогтой, ондоошилтой, үнэт зүйлтэй мөрөөдөлтэй байж болно. Сумж гэсэн тийм байж болно, тий? Тэгэхээр хүмүүс ингээд тийм байж чадах юм бол одоо юу гэдгийг тэрийг л илүү одоо нөгөө тэр тавьсан зорилго л тэгээд тэр тавьсан зорилго руугаа явж байгааг л хөгжил тэр акцийг л хөгжил гэж хэлэх юм болов. Тэгэхээр нөгөө ямар ч зорилгогүйгээр хөгжинэ гэж угаасаа байхгүй. Тэгэхээр зорилготой байж иж зорилгодоо хүрэх тэр процессыг нь хөгжил гэж хэлэх юм болов гэж би өөдөө боддоо шүү дээ. Би бол одоо бас ингэж боддог. Asia's Finest гэдэг манай одоо энэ өрөө өгөн л да. UB Comedy дээр ер нь бас би бас тэрэнд одоо их итгэдэг. Монгол бол Азийн шилдэг улс гэж би боддог байхгүй юу? Одоо бидний өгөгдөл гэх юм одоо байгаль энэ гоё том газар нутаг те амьдралын чанар гэх юм одоо байж болох юм бол одоо нэг өгөгдөл бидний заяа төөрөг гэдэг шигтэй заяа гэх юм уу те ийм сайхан юм заяачаад байгаа. Гэхдээ энэ заяаныхаа эзэн болох те одоо юу гэдэг юм бид нар сайхан амьдрах те амьдралын чанар одоо стрессгүй амар эрүүл баймаар байна. Одоо юу гэдгийг байглаа сайхан авч энэ бидний бас нэг юм үнэт зүйлүүд бас байна те. Гэт энүүгээрээ бид нар яг ингээд ер нь Аазтай бол шилдэг улс болж болох юм байна. Шилдэг. Яг үнэ. Тэгэхээр бид нар одоо жишээ нь үйлдвэрлэлээрээ шилдэг болох бидний зорилго юм уу? Одоо юу гэдгийг те байшингаараа гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр нөгөө нэг юугаал одоо нөгөө зорилгын тэр юугаал ирэмбэл тодорхой. Тэгээ яах гэж байшин бариад байгаа юм гэдэгтэй нөгөө нэг амьдрах гэж идээд байгаа юм уу, идэх гэж амьдраад байгаа юм уу гэдэг шиг тэр нөгөө юугаал тодорхойлох хэрэгтэй байх л та. Тэгээд энийг бас залуучууд айл бол хоорондоо бас ярилцчихвэл те. Одоо зүгээр яг нэг өдөр тутмын одоо эсвэл улс төрийн заваа юм ярьжсанаас ер нь чи Монгол улсыг ямар болоосоо гэж хүсэж чинь гэдэг юм уу те. Нэг гоё юмнууд зүгээр ярилцчихвэл тэндээс бас ер нь юу нэ тодорхой болох хаа. Монголыг арал гэдэг гинэ аялал жуулчлалын салбарынхаа. Монгол улсыг бол ингээд арал өөрөөх юм бол манай балаадах арал. Одоо нөгөө байгаль нь өөр ингээ гоёороо үлдсэн тий. Тэгэхээр одоо ингээд аж үйлдвэр нь ингээ тойроод Орос хятад гээд тий. Битүү аж үйлдвэрчсэн. Манай улс болохоор ийм онгон дагшнаараа үлдсэн ийм арал шиг байхгүй тий. Яг аялал жуулчлалын хувьд бол тэгж үздэг гэж. Тэгэхээр энэ арал бол өөрөөр хэлэх юм бол энэ Төв Азийн National Park Төв Азийн байгалийн зохицолборт газар واخгүй. Тэр чигээрээ тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл бусдууд нь үйлдвэрлэлэг. Байгалаас үтгэл байшингаа бариалаа гэдэг ч юм уу. Ногоогоо тариалаа тий. Гэтэл монголчууд магадгүй хэрвээ энийгээ авч үлдэж чадах юм бол энэ байгалийнхаа сайхныг авч үлдэж чадах юм бол энэ нь жинхэнэ аялал жуулчлалаар мөнгө хийх ирээдүйд мөн улс орных нь тэргүүлэх салбар нь орлогын гол одоо үүсвэр нь аялал жуулчлал байж болно. Энэ нь дэлхийд үнэлэгдэшгүй үн цэнтэй байж болно. Гэдэг ийм концепцийг бас аялал жуулчлалын ярьдаг. Сонирхолтой. Тэгэхээр хот руугаа нүүх юм шүү. Тэгж. Гүг яг тэр нутаг орондоо яг гоё одоо юу гэдгийг тэр байгалийнхын жамыг одоо яахгүйгээр боснуулахгүйгээр тий яг гоё тэр нэг хэсэг нь олоод ингээд амьдрах л өстой байх л та. Тэгээд бас нөгөө дэлхийг би энэ дэр одоо чинь дэлхийн нийтийн одоо энэ үйлдвэрчсэн орнч гэдэг юм уу одоо хөгжиж буй орнуудад бас бид нар ийм
лаг оюун санааны юм бас юм манлайлагч болж болох юм санагдаад байгаа байхгүй юу? Монголчууд те байгальтайгаа харьцахын бидний юм бас юм юу гэдэг уул усаа шүтдэг те яг сүүлийн үе жоохон мохор сүсгийн нэг юм зам үйлүүд орж ирээд байгаа ч гэсэн монголчууд бол одоо юу гэдэг одоо усны ихийг одоо хүндэлдэг те одоо юу гэдэг амтны бас юуг одоо жишээ нь ихийг нь алдгүй одоо юу гэдэг тэр нэг юм менежмент байгаа даа шүү дээ бидний те. Тэгэд энэ зүйлээрээ бид нар бас дахиад манлайлаад гараад ирэх ч юм уу те одоо заавалчгүй одоо байлдан дагуулахгүйгаас хойш те одоо үзэл санаагаар бас байлдан тоглох боломжтой гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрнийхээ эзэн болёо л гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд залуучууд маань тэгөөд тэгээ те. За шах. Тийм тэгээд бас энийг бас гоё ярилцж байгаа. Тэгээ хөдөө амьдрах ер нь жил бүр бас нэг одоо энэ залуучуудын бас юм хөдөлгөөн байд юм билээ те одоо ингээд хөдөөрөө одоо нүүж байгаа. Ер нь хэр их хүмүүс ер нь нүүж байна. Тэр тал дээр юу судалгаа дээр хийсэн байт юм болоо. Байд юм аа. Би уул нь харж ирсэн. Гэхдээ яг нарийн тоог нь санахгүй байна. 60000 уу 60000 уу. Арай 60000 шахаа. Тий 60000 шүү. 60000 өрх гэсэн үг үү? Эсвэл тийм юм болоо. За би яг нэрнэ гэсэн санахгүй байна. Гэхдээ би харж ирсэн. 2018 онд анх удаа Улаанбаатар хот руу шилжин ирсэн хүмүүсийн тооноос Улаанбаатараас гарч явсан хүмүүсийн тоо давсан байдаг. Хэдэн онд вэ? 18 онд. Тэгэхээр бид нэр цаг үе өөрчлөгдөж байна гэсэн үг тий. Залуучууд сонирч байна гэсэн үг. Тэгээ би сая нөгөө хөдөө амьдрыгээ ботхороо энэ ийм их тал газар үйж яагаад газар өгөхгүй байгаа юм гэл очоо тэгээдсэн ахгүй суман дээр. Энд чи ингэ зөндөө их тал газар үйж тэ энийг өгөөч энэ бид нар 07 гагаа үнгүү үзэмших хэрэгтэй юм чи тэрийг авъя л та гэд ингээд сумаас нэхээдээсэн. Тэгсэн чинь өчигдөр бас нэг аялал жуулчлалынхантай уулзаад ингээд санал солилцчихсэн чинь тэгж байгаа хгүй. Ингээд аялал жуулчлалын хамгийн гоё юм ингээд явж хахад ингээд тэр нь ингээд байгаль нь яг хിവэрээ айл буугаагүй те. Газар нэвдэгдээгүй тийм цэгэн цүлжилт байхгүй. Яг ингээд харагдах байдал ч гэсэн гоёроо байвал амар гоё яадаг. Дээрэс нь мал хитрхийх ороод ирэхээр нөгөө мал нь ингээд цүлжүүлээд тэгээ бэлчээр талхлагдаад тэгээд шалбаа гэдэг юм уу одоо нөгөө юм жижигхэн цөөрм баян бүрдүүд нь байхгүй болохоор нөгөө шуун гой ховор шуун байхгүй болоод тэрийг дагаад нөгөө гаднаас гой шувуу харах гэж амар хэдэн мянган доллар төлж ирсэн жуулчт нь ирэхээ болж мөлөөд ингэдэг гинэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хөдөө очиод нөгөө газар гуйхаасаа илүү за би өстө 07 гаа авах хэрэгтэй юм чи 07 гагаа аваад хашаан дотроо ногоо тариа туулагдчих гоо амьдрнаа гэхээс илүү тэр газрыг яаж хамгаалах уу? Яаж би аль болох жоохон одоо цөөхөн метр квадрат газрыг талхалах уу те? Яаж сэргээх үү? Яаж хідүүлээ ингээд 2 3 давхар хөдөө очиж сайхан 2 3 давхар байшин барь амьдч болно шүү дээ. Орон сууцжуулъя, хотхонжуулъя, аль болох тустай амар том гаага газар ингэж тэг гэр орол шиг ингэж барьжсэнд орвол илүү гоё зохион байгуулалтанд ороод хамтдаа амьдраад газрыг яг гоёор нь байгалийн гоёор нь хадгалах хэрэгтэй юм. Тэгэхээр мал аж ахуйн хувьд ч гэсэн хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар бидний одоо энэ хүн ам зүй эдгээр аль нь харилцаа ойлголцоод бие биенийхээ үйл ажиллагааг дэмжсэн ийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм гэдгийг ойлгож авлаа. Өчигдөр. Зүг. Өөдөл явах уу? Өөдөх цаа үнэндээ л байхгүй гэж боддоо шүү дээ. Тэгээ би бол юу гэдгийг хөдөө гараад яг машиндаа суугаад гараад дахин гот шууд сэтгэл сэргээл бүх стресс мартагдаал хамгийн сайхан хашин дээрээ тавиал тэгэл явдаг. Тэгээ очоод юу гэдгийг тэнд чинь ядаж өглөө босоод ингээд эрт босмор санагдана. Гадаа агаар амар гоё. Ерөөсөө нойр хурж нозоорохгүй. Тэгээд голын хажуудаар очиж ном уншина. Тэгэл юу л юуж болж загсанд явж болж юм. Тэгээд дээрэс нь уул руу авирч болж байна. Тэгээ одоо хотог өндрийн миний хамгийн бас дуртай юм хэрэг нөгөө манай ингээ буучдаг уул руугаа. Тэнгүүд ийм Швейцарын байгаль шиг те. Болгон ер нь гоё нот. Уул нь ингээ битүү манай болчтой байхгүй. Тэгээ яг бүр тэр үед ингээ гоё хайк үүнэн супер. Тэгэхээр бид нэр юу гэдэг хайк хийгээл зардал гаргаал амар төлөвлөөр яваад ах мах өглөө босоод зүгээр моциклонод ч юм уу. Тэрээсээ гараад байна. Харин тийм тэр сонирхолоор ингээл ялгарх нь л дээ. Клабтгууд нь хоттой байл. Гэхдээ нэр би тэр юу судалж үзсэн шүү. Ингэсэн би нөгөө найзуудаагаа санах юм байна гэж бодоод тэгээ за би найзуудаагаа хэр тогтмол уулздаг вүлээ би хот руу хэр тогтмол эргэж ирэх вүлээ гэж бодсон чинь бараг жилдээ ганц манц уулздаг байхгүй. Нэг найзтайгаа жилдээ нэг л удаа уулздаг. Зарим найзтайгаа бүр 2 жил мэл уулзаагүй. Тэнгүүд би бодчихон. За тэгвэл би хотод очижээ. Тэгээд гоё хажуудаа жижиг шавгар зуны шавгар барьчээ. Манай найзууд 100 ирээд амарчвал бүр найс уулзчих. Шоотч те. Тэгээд сардаа нэг удаа ч юм уу 2 сардаа нэг удаа хот руу ороод бүр зөөрөөд гоё кино миногоо үзээд те. Гоё ресторанда хоол молоо идээд бүр холидей амралт хийчихье те.
Тий. Аюултай. Тэгээд одоо залуу хүмүүс за ингээд амьдарч илаа тэгсэн чинь одоо сонголт айгу баг. Одоо охин хөхт байсан чинь гайгүй залуу тэр байхгүй юм шиг хотод амар олон залуу байгаад арай нэг олон хүн дундаас нь арай гайгүй сонгочмоо санагдаад ч юм уу байвал яйдөө Яйдоо гэж. За чи одоо Тэр асуудлыг бас хэр олон охтуудтай болцоонд явж байна. би өөрөө явах тий зүгээр ер нь Харин тий яг чи тоол заяа. Сарда би хэдэн удаа болцоонд явж ийн гэдэг тоолонгууд чи тэр чинь ингээд зайн давтамж нь тэгээд дээрс нь уулзж байгаа танилцж байгаа шинээр танилцж байгаа хүмүүсийн чинь шаал өөр гарна. Одоо бид нар ингээд нөх олон хүн дотор байгаад байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ олон хүн дотор байгаагийнхаа хэргийг гаргадаг. Ийм олон гоё ресторантай газар амьдарч байгаа мөртлөө ресторан болгоноор орж хоол иддэг. Тэр үйлчлэгээнүүдийг бүгдийг тултал нь ашигладаггүй байхгүй. Тэгэхээр харин эсэргээрээ нөгөө нэг танилцах айп мап одоо ингээд сошиал хөгжиж байгаа юм ч те. Тэрийг ашиглаа болцоо ч бүр гоё арманч болно шүү дээ. Хөдөөнөөс зорж ирээл. Дээр үүдэн шүү дээ. Дээр үүд ингэдэг байсан гэж байгаа нэ. Тисийн баяргээ хийдэг байсан өвөл. Тисийн баяр яг одоо нөгөө өвлдүүн өвлөөр хийдэг. Тэгээ тэр нь яадаг вэ гэсэн чинь одоо ноёдууд те. Том ноёдууд ингээд хүүхдүүдээ аваад цэрэг мэрэгүүдээ аваад одоо их тийм залуучуудаараа уулзаад юм баяр хийдэг гэсэн байхгүй бүгдээрээ ингээд тэгээ тэрэн дээр ер нь бол ингээд нөө нүдэлж авдаг юм тэрний охин тэр байна танилцах үжлэг маягийн тэгээд нөгөө ноёдууд нь ч гэсэн хоорондоо бас нөгөө бүх мөхөө барилдуулчин нэг ам анга хийчдэг байсан гэж байгаа юм бас тэгэж бас нөгөө цэргийнхаа юуг бас чадамжийг шалгах чинь хэн илүү хүчтэй байна те тэр мэрийгээ харуулна тэгэл яг одоо тиймэрхүү бас нэг юм юунууд хийж болж байна л да гоё те юм соёл шинээр үүсгэх гэх юм одоо баг шинээр үүсгэх шаардлагагүй хуучин соёлоо сэргээгээд гэх юм уу те бүжинд яваа одоо тэр аймгийнхаа одоо залуучуудыг ч гэдэг юм уу те эсвэл нөгөө аймгийн өөрөө ингэж нэг юм хоорондын нөгөө нэг юм хүүхд залуучууд одоо ингэж цус мэмцэн явдаг те спортоор дамжуулаад урлагаар дамжуулаад ингээ гоё наадмууд хийдэг болчих болно шүү дээ. Сая нөгөө өнгөрсөн жил билүү хизээ хэлээ нөгөө үгийн нуран дээр парти хийсэн чинь. Тийм. Өнгөрсөн жил л орж нэмэлээ. Тэр ямар нэртэй? Энэ сайн 20 оны 100. Тийм, тэр мөр чинь аим гоё юм шүү. Би тэгтээ очоогүй л дээ. Би бас очоогүй. Би бол харсан гэхдээ яг болох ч яхад нэг. Тэгээ би бүр бодоод байгаа. Эрдэнэт чинь амар их залуучуудтай шүү дээ. Эрдэнэт. Тэгээ мөрөн чинь бас амар томод. Мөрөн чинь бас их залуучуудтай. Тэнгүүд Эрдэнэт мөрөн хоёрын голд хотог өндөртгөл дахиад. Хотог өндөртгөл гоё том үнэн гоё зөвүүн клуб барьчих юм бол те. Эрдэнэт мөрөнгийн залуучууд гүгээд ирэх байхгүй юу? Хотыгоо очиж мат. Тэгээ тэр нэг play time юм хийцтэй. Тийм. Юу одоо манай Шамбала төслөө шүү дээ. Шамбала чинь бид нар яг тийм фестивал хийдэг болох гэдэг байхгүй. Жил болгон говьд хийдэг. Яг заавал Burning Man говьд байдаг. Тэгэхгүй зүгээр ер нь бол тэнцээ очиод мод тарьдаг фестивал байхгүй. Манай Шамбала ч ерөөсөө мод тарих гэдэг байгаа шүү дээ. Бид нар чинь говийг моджуулна гэд. Тэгээд очисон хүн болгон тасалбараа авангууд очиод нэг модонд ингээд бэлэн тарихад одоо модноо худалдаа тавьчихна гэсэн. Модоо тарилаа, модны талаар боловсрал авлаа. Тэнцэнэ гоё хөгжим сонслоо. Ер нь бол дандаа юм бас юм гоё тий одоо юу гэдэг тэр талыг дэмждэг тийм одоо уран бүтээл дэлхийн уран бүтээлчдийг бид нар татах зорилготой байгаа. Одоо юу гэдэг ногоон хөгжилтэй одоо энэ юу гэдэг иймэрхүү юмнуудыг бас дэмжсэн юунуудыг татдаг. Тэгээд одоо жил болгон дэлхийн нийтээс ирж бас ингэж залуучууд Монголд ирж мод тариад шоудаад тэгээд энэ жил болгон болдог тийм юу өнгөрсөн жил бид нар юм өөрсдөө бас яг цомхон хэмжээнд хийсэн те 5 сард гэсэн. Бас Шамбалаад өдөр чинь мод тарьж ирсэн оройн хөгжил сонсноо шоуж модал тэгээд үнэхээр гоё эсэг. Тэгээд одоо нөгөө ковид гараад нь штэ. Тэгэхээр чи одоо хэдүүлээ ингээд night орж гисэн амар бөхчим агарын солилцсон муутай жоох эрсдэл өндөртэй байгаа сте. Тэгээ маск зөв бүжиглэхэр жоох хэцүү. Тэгэхээр бараг шууд гадаа тийм задгаа талбай байвал гоё байгаа сте тий. Агарын солилцсон. Одоо задгаа талбай юм гоё фестивалуудыг гоё хөгжүүлээ тий. Нэг асуулт байна. За би нэг өөр ангаад би юу н хотын их л тоо. Тэгээд хөдөө нэг байж байгаагүй. Тэгээ нэг 6 сар хөдөө амьдраа хот ирэхгүй. Тэгсэн чинь яг амар битгэрсэн л дээ. Тэгээд хэдэн настай байсан? Нэг 5 жилийн өмнө юм уу та 25 автаа ч юм уу. Тэгэл хотод ингээл бүх юмаа санаад болдгоо гэрээ санаал найзууд иргэн тойрон ингээл бүх юмаа санаж байгаа байхгүй юу? Ер нь бол 6 сар. Тинчээ ингээм амьдарч байгаа чинь ингээд юм холдчихж байгаа. Хот яаж яхад амар секси харагддаг те яг тэнд болж байгаа юмнууд нь. Хотод ингээд бүх найзууд байгаа юм. Тэгээд одоо миний машин тэрэгч хүртэл байгаа. Тинчээ ч одоо бүр ингээд яг юу ч байхгүй заа ингээд өөрөөсөө байхгүй. Тэгэл хотод бүх юм байгаад байгаа санагдаад би амар битгэрэл хот ирсэн чинь бүр хотыг хараад бүр амар гоё ихний хоног нэх гоё яваад. Бүр ингээд тэнэс хоош бол ингээд бас нэг юм
одоо яг за ингэ тийм байгаа байхгүй. Тэгээд би бол дотор ингэж бодож байгаа байхгүй. За би ямар ч гэсэн ингэж хөдөө амьдрах сонирхол бол байгаа байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хөгшиж байгаа. Тодорхой хэмжээнд нэг тийм тодорхой одоо бол биш гэж байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээнд бас Асуулт нь юу юм? Асуулт нь үгүй хизээ бэлэн болт юм ер нь. Та яаж бэлэн болсон? Найзууд чи хизээ ер нь яаж бэлэн болт юм? Одоо би бол бэлэн болоогүй байхгүй. Хөдөө амьдрахад бэлэн болоогүй. Миний эгэн дөрөнцөн зөндөө хүмүүс байгаа. Гэхдээ ялгаа бол байгаа. Тэгэхээр ийм шийдвэр гаргаад араас нь хөдөө амьдрах гэж байгаа хүмүүст одоо нэг юм ухаар шүү дээ. Ямар нөхцлүүд нь бүрдсэн дараа хөдөө одоо нэг юу гэдэг чинь нөгөө машин уумжаавал нэг хөлийг нь хий гараагүй хүүхэд мөхт гэдэг шиг одоо тайлбарлавал яг нөгөө ямар хэрэгцээ нь болж иж тэнцээ очичоод энэхээ санахгүй байх байл гэдэг асуулт. Цаг нь болохоор одоо би явах бах л та. Гэхдээ яг юу гэж тайлбарлах вэ? За бич бодоод тах. Ийм байхгүй юу? Тэр үед чи өөрийгөө ингэ цөлцсөн биз дээ. Ганцаархнаа өөрийгөө одоо хутаг өндөр суманд хэд надад ингээд таних хамаатан сад нэгч байхгүй. Таних хүн бүр нэг ширхэгч байхгүй. Тэгээд тийшээ очиод гав ганцаархнаа амьдрна гэдэг чинь угаасаа хэцүү шүү дээ. Энд чинь байглаасаа хүнд чинь нөгөө нийгэмшил хэрэгтэй, эргэн тойрных нь хэрэгтэй, гэр бүл нь хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт нь нүүхтэй гэр бүлээ авч нүн. Хоёрдугаарт нь амьдрах орчноо өөрийнхөө хүсснээр тэр чинь байшингаач барьна уу, майхнаач барьна уу те өөрийнхөө хүснээр зохицуулна, айлд очиж байхгүй. Гуравдугаарт нь эргэн тойронд нь найз нөхөд гэдэг юм уу эсвэл шинэ community байх хэрэгтэй. За өнөөдөр ингээл хэдүүлээ танилцчихлаа дараагийн удаа надтай уулзахад хэрвээ те би таалагдсан бол хоёулаа ингээл найз болчих шүү дээ. Тэ. Тэгэхээр яагаад орон нутагт бас шинэ найзтай, шинэ communityтэй байж болохгүй гэж те. Тэгэхээр хүмүүстэй танилцаж болно. Тэгэхээр энд шилжилтийн хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой үе шатыг даван туулна. Эхлээд чи хөдөө амьдрах нэг шалтгаан чамд гарч ирнэ. Жишээ нь эсвэл Улаанбаатар хотын төвчрлийг би бол үзье яддаг. Энэ агаарын бохирдол, орчны бохирдол, энэ ус, тэ хөрсний бохирдлыг үзье яддаг. Дээрэс нь энэ хогоо ялгадгүй, хогны менежментгүй энэ байдлыг энэ ч одоо хотын оргчлт тахгүй. Тэгэхээр энэ байдлыг би бол дургу. Тэгэхээр би гармаар байна. Дээрэс нь би байгаль дуртай. Гараад надаа ногоон юм харагдахгүй байж тээ эргэн тойрно. Тэгэхээр энэ бол миний хотоос гарах шалтгаан. Гэхдээ хотод үлдэх шалтгаанс байна. Тэр нь одоо юу гэдгийг нөгөө миний одоогийн гэр орон байна. Тэ гэр бүл найз нөхдөд гихчээр. Тэгээд дээрэс нь чи эдийн засаг боловсролын төвлөрөл байна. Аль аль юм авчихад сонголт өргөн өгсөн юм авчих болохоор байна. Гэтэл хөдөө явах шалтгаан нь болохоор шалтгаан ихлэ олон шүү дээ. За би хотоос ямарсаа гарах хэрэгтэй мэн гараа. Нэг бол гадаад явах юм эсвэл хөдөө явах юм уу? Би хөдөө явъя гэсэн байна. Яг л гадаад очиод шинээр сурших нь хөдөө очиод шинээр суршихаас илүү хэцүү шүү дээ. Илүү өндөр зардалтай. Хэл соёл. Тийм, илүү өндөр зардалтай. Тэгээд чи хүссэн ажлаа хийх боломж ч юм баг. Гэтэл хөдөө очиод бүр болохгүй бол буцаал нүгээд ирнэ шүү дээ. Хүссэн ажлаа бүр битэл мөрөөдлийн ажил хийх боломжтой байхгүй. Хинч чамайг цагаач ихгүй чи хинээс ч виз авах шаардлагагүй, хинээс ч чи зөвшөөрөл авах хэрэггүй хөдөө бол. Тэнгүүд хөдөө очлоо гэхэд одоо тэр нэг айдсууд байгаа дээ шүү дээ. Тэднийг даван туулахын тулд энэ төслийг хийсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл хөдөө нэгч найз байхгүй учраас намайг гадуурхах болов. Эсвэл очиод би хүмүүстэй долгионд харах болов те. Ойлголцох болов. Хүмүүс миний ярьж байгаа юмыг ингээд дэмжих болов. Би орон нутагт хувь нэмрээ оруулах гэтэл надад тэр хувь нэмрээ оруулах оролцоог минь хангаж өгөх болов. Гэл те. Би гоё юм хийчий гэдэг хүн суртал байгаа болов, авилга байгаа болов гэл. Ингээд зөндөө хайцаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ даван туулахын тулд ингээд 2 жил одоо судалж штэ. Тэ. Тэгэхээр энэ судалж байгаагаа би зөвхөн өөртөө зориулж судлахгүй надтай хамт өөрийнхөө найзуудыг хамт авч хөндлөлт найзуудтай зориулаад хамтдаа судалж штэ. Ингээд за хутг руу явах хүмүүс байвал гараа өрг. За 45-аа энийг судлая гэд. Тэгэхээр энэ судалгаа чинь явандаа чамайг зөндөө олон хүмүүстэй танилцуулна. Очоод ингээд засаг захиргаатай уулзаж үзэж гин тэ. Ер нь засаглалын бодлого нь ямар хувийн, ер нь сургууль нь ямар хувийн. Бид нар сая очиод үзэхдээ сургуулийн тэнд Улаанбаатараас очисан айлын амьдралыг дээрээс нь хогийн цэгийн хүртэл очиж үзсэн. Бизнес эрхэлж байгаа газруудыг очиж үзсэн. Тэгээд ингээд очиж үзээд тэрийгээ судлаад тэгээд үнэхээр таалагдаад окей болохоор юм байна. Гэвэл хүмүүстэйгээ гоё нөхөрлөөд тийм чинь зөндөө бол одоо би хэд баг хутаг өндөр баг 100-аад найзтай болсон байхгүй. Тэгэхээр тэд нарыг одоо баг санаад байдаг болсон. Хот руу үрээдэрэнгууд яна хурдан хотог явах юмсан гэд. Тэгэхээр ингэж нөгөө шилжих ёстой. Эдийн засгийн болоод нийгмийн шилжилтийг тодорхой хугацаанд хийн. Шууд нэг өдөр нөхөхгүй штэ. Жишээ нь хэд тэр хутаг өндөрт очсон нэг айлын жишээг л хэлэхэд бүтэн 7 жилийн турш 90 очин байж иж тэ найз нөхөдтэй болоод хүрээлттэй болоод тэгээд 100% шийдвэрээ гаргаад бэлдээ тэр чи яаж мөнгө санхүүгээ бэлдэн штэ. Тэгээд нүүсэн байхгүй. Тэгэхээр буцаад очингуудаа болио гэж 6 сарын дараа ирэхгүй тулд энэ шилжилтийг хийх ёстой.
Энийг бас төлөвлөж судлаж хийх хэрэгтэй. Зөвхөн хүний сургаар юм уу хийж бас болохгүй шүү дээ тий. Тэгэхээр надад хүртэл одоо ингээд юу гэдгийг айдас хүүц стил байгаа, хിവэрэ байгаа. Одоо ч гэсэн надад орон нутгийн талаар мэдгүй юм байгаа. Зөндөө олон асуулт байна. Тэгэхээр одоо би яг одоо өнөөдөр бэлэн байна. За би одоо шууд хутаг өндөр нүүлээ гэж бас хэлж чадахгүй. Тэгэхээр энэ бүхнийг даван туулах ёстой юм байна. Энд чинь угаасаа байх ёстой процесс юм байна. Тэгэхээр энэнийг даван туулсны дараа харин би өөрөө хэр хурдан судлах вэ? Би өөрөө энийг энэ хугацаа хэр богинох уу? Тэгээ хурдан хугацаанд хийж чадах вэ гэдэг л асуудал байхгүй. Nice. Тэгээд нөгөө за саяных бол бас айгүй гоё хариулт байлаа тийм. Тэгэхээр яг 90 очин байж ш тэ бас нэг шууд нөгөө халуун ус руу ордог нэг жоон дасгадаг шиг тийм. Ер нь дасгах гэдэг ш тэ. Тэгээд юуны талаар асуумаар байна л да. Эдийн засгийн тэр одоо юу яаж үсэх вэ тийм чи одоо жишээ нь очиод ямар ажил эрхлүүл зүгээр вэ тийм. Ер нь одоо хөдөө ер нь ямар боломжууд ер нь бий болгож болох вэ тий. Одоогийн одоо маш олон одоо маркетингийн залуучууд хотод байж гин тий. Тэгээд маш олон тийм ингээл хуульч нар байж гин. Энэ хүмүүсийг яаж тэр нөгөө хөдөөгийн тэр гоё яг юу руу ингээд гоё оруулах вэ тий. Яг нэг хэсэг болгож ингэж бүр интеграцчлуулах вэ тий. Тэрэн дээр ер нь юуны өмнө эхлээд юу ярмаар байна. Манай нөгөө нэг найз байна л да. Готлын үйлдвэртэй. Тэгээ тэр залуу би хэлсэн чи угаасаа арь ширээ юунаас авдаг гэстэй. Хөдөөнөөс л авдаг гэстэй тий. Тийм чин чи готлын үйлдвэрээ юу ячиж хөдөөн үлгчиж гэд. Тэгэд нөгөө найз маань ажилчдаас асууж байгаа байхгүй. За хэрвээ манай үйлдвэр хөдөөн өгөх юм бол та нар явах юм уу явахгүй мó гэд. Тэр чинь нөгөө урт хугацаанд бэлтгэгдсэн сургагдсан ажилчид байгаа шүү дээ. Тэгсэн чинь тийм ажилчдын бараг тааш хувь нь тий. Окей, давай угаасаа хөдөө амьдрмаар байна. Хэрвээ ажлын байр нэг нүчж байгаа бол азны юм шүү дээ. Тэгээ ажлын байраа дагаад нүнэ. Хааж оцсон байсан гой дагаад очио гэд тэгж байгаа байхгүй. Тэгээ нөгөө тал нь болохоор юу гэдгийг манай нөхөр төвшөрхөө дадаа гэдэг ч юм уу. Ингээд явах боломжгүй, тэг хүсэхгүй байна ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар юу гэж бодож байгаа гэхээр эхлээд бид нар бизнесүүдийг бас нөлөөж болох юм байна. Эхлээд энэ бизнесүүдийг ялангуяа Улаанбаатар хотоос одоо өсчин бол Улаанбаатартай хамааралтай шүү дээ. Тэр чинь нөгөө хүн амынхаа тооноос хамаарад орох гарах хөдөлгөөн. Тийм. Гэтэл яг тийм үйлчилгээ үзүүлдэггүй ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлийн бизнесүүдийг бол орон нутг руу төлхөө нүүлгээд тэрийг дагсан боловсон хүчнүүд нь дагаж нүгээд хэрвээ тэндээс боловсон хүч нэм шаардлагатай бол орон нутгаас аваад эсвэл бүр хөдөө амьдрмаар байгаа залуучуудаас ажилт аваад тийм. Ингээд бизнесүүд нь нүүх хэрэгтэй юм байна. Тэгвэл бизнес нүүхэд ямар асуудал байгаа юм бэ гэхээр Улаанбаатар хотод тээвэр гэж баг мөнгө орохгүй шүү дээ. Гэтэл энэ хооронд чинь нөгөө хаана байрлаж байгаас хамаараа дид бүтцийн зардал гэж гарна. Өөрөөр хэлбэл түүхий идээд татах бараа бүтээгдэхүүнээ буцаагаад нийлүүлэгч гэдэг юм уу. Тэгэхээр тэрнээс нь илүү давсан одоо татврын хөнгөлөлт ч юм уу санал болох хэрэгтэй. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотод бизнесийн зээл авахаас илүү орон нутагт очиод бизнесийн зээл авах нь амархан гэдэг юм уу илүү олдоцтой дэмжлэгтэй байвал залуучууд хөдөө очиж бизнес эрхлэхийг бодно. Дээрэс нь гарааны бизнесийг эхний 3 жил нөөтөс чөлөөлдөгтэй адилхан тий хөдөө очиж шинээр эхэлж байгаа бизнесийг эхний 3 жил нөөтөс чөлөөлдөг байж болно. Тэр нь Улаанбаатар хотоос хэдэн километр аслагдсан бэ гэдгээс хамаарат чөлөөлтийн хэмжээ нь өөр өөр байж болно. Жишээ нь Төв аймаг руу гарчингуудаа би хөдөө гарцсан намайг нөөтөс чөлөөлөө гэж хэлж болохгүй байхгүй. Тийм. Би нэг түрэн кластер ярьж байсан шүү дээ. Ийм кластер хотууд байвал бас гоё ах гэж бодож исэн. Одоо ингээд тусдаа одоо тавилгын хот ч гэдэг юм уу те. Гутлын хот ч гэдэг юм уу те. Яг гутал идэг хүн гуталтай холбоотой юм аа идэг. Тэр дунд яг дээшээгээ ингээд хөгжөөл эргэн тойронд яг ингээд дан одоо жүжигчд одоо Холливуд бол дан жүжигч нартай л таарж байгаа шүү дээ. Дээшээ гарах магадлал маш өндөр, суралцах магадлал маш өндөр. Яг тэрнтэй адилхан тавилгын хот байх юм бол хүмүүс тийшээ очиж хамгийн гоё тавилгыг тэндээс өөр газар тавилга байхгүй юм чинь тэндээс очиж хамгийн гоё тавилгыг авдаг. Тийшээ очиж тавилгын талаар хамгийн сайн суралцдаг ч юм уу. Ингээд тусдаа гутлан ч юм уу ингээд хаанхын дархтууд байвал зүгээр нь болоод гэж байна. Даргангийн дархтууд гэдэг байсан шиг. Тийм. Тэнцээ Катрийн мал бэлчээр богдын мал байдаг гэл тий. Чихээ саяны хэлсэн шиг одоо Европт гэхэд одоо ингээ ажиллаа хийдэг аж үйлдвэрийн хот нь байгаад аж үйлдвэрийн хотынхаа гадна талд ойрхон ч юм уу те нөгөө бүр яг тийм унтаа хотууд байдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд өглөө ажилдаа очичоод аж үйлдвэрийн хоттой тэр чинь дид бүтцийн сайн шийдсэн биш зам харгуун байгаа. Тэгчээд оройн унтахтаа гэртээ ирээд нөгөө амар гоё амгалан 50 хоттой ирээд унтдаг. Тэр мэдчлэн байгаа. Тэгтэл бас тэр нөгөө өгөрцөний хот гээд үндэсний хөгжлийн газрын Эрдэнэ 2 доктороос ярьж исэн. Өгөрцөний хот гэ байдаг.
Тэр нь ингээ өгөрцөө тарьдаг. Тэгээ бүх юм ингээ өгөрцөө. Тэ? Юу гоо сайхны бүтээгдэхүүн өгөрцөөгөр эзэн хоолнд бүх хоолнд меню өгөрцөө. Тэд өгөрцөө хөгжиж байгаа байхгүй тий ер нь бол. Тэрийг өөрөө онцлог болгоцсон, ондоошлол болгоцсон байхгүй. Би нэг хитээ нэг тавилга хотод очиж үзсэн тэгэл гайхаал тэгэл өөсө бүх төлрүүн тавилга тэгэл буудалд носон чинь буудал амар тавилгатай. Хятадын ямар ч хотод байхгүй буудал амар хямдхан ирнэ амар гоё буудалд ороод ирсэн мангар гоё тавилга болготой. Йоо тавилга хотож өстэй аргагүй тэгэл гоё ямар гоё юм бэ гэж бодоод хөдөр шилжих юм бас давуу тал нь яг тэр нэг юм нийгмийн хувьд айгүй амар амгалан нэг community байгаад юм санагдаад сумын community. Нэг удаа ингээ хөдөө унтчихсэн чинь ингээд нэг хүн согтоо яг хотод болдог шиг орилоод байхгүй гэх. Энд өглөө ингээл сэрэн ч хүмүүс тэрний тэр ингээл өвчтөр тэгэл орилоод л яасан юм бол та чаавас гэлтэй амар амгалаг бүгд би нэг юм мэдж байгаа болохоор яг тийм хүүтэн цустай нэг юм аллгууд ч юм уу тиймэрхүү юмуд их болохгүй байгаа хөдөө мөдөөр ч юм уу. Тэнгүүд яг нэг юм одоо нөө бодгилжилт гэдэг шүү дээ. Хой солонгосоос ингээд дөрвөөд өмнө солонгос зүхтаж арай гэж очсон хүмүүс амин урлагтах бодоод эхэлдэг гэж байгаа юм. Яг тэр нөгөө хой солонгос хичнээн диктаторшип одоо дарлал дор байдаг ч гэсэн нөгөө community амар сайн хоорондоо ингэж би амар халамжилдаг. Тэнгүүд өмнө солонгос айгүй өндөр хөгжилтэй тэгээд хотод бүгд өөр өөрсдөө хичээх хэрэгтэй учраас амар амиа хичээсэн байдлууд үүсдэг. Тэрнээс болоод хүмүүс айгүй их стресстэй гэж байгаа сэтгэл зүйн талаасаа. Тэнгүүд хөдөөний community ч бүгд бие бинийгээ таньдаг учраас айгүй тийм caring бие бинийг ахтны хариу. Тэгэхээр яг бас ийм сул тал нь бас хэлэх хэрэгтэй л дээ нөгөө хөдөө чинь нөгөө цагдаа нар нөгөө local алидийн нутгийн хүн болцсон байдаг. Тэнгүүд нөгөө нэг бас бие бинийг жоохон хилтрүүлээд жоохон гимт хэрэгүүд бас нэг юм жижиг гимт хэрэгүүдэд даамжруулж өнгөрөх гэдэг юм байдаг юм шиг. Тэрийг тооцвол ер нь айгүй гоё амгалан тийм нэг одоо амьдралаар амьдарч болох байхгүй тийм аимшигтай гимт хэрэгээс айхгүйгээр тий. Хүүхд алга болох ч юм уу тийм. Хүүхд алга болчих юм бол за нэг тэр нөхөр ирээд явсан гэдэг ч юм айгүй бүх юм айгүй тодорхой байдаг шүү дээ. Тэгэхээр одоо хідүүлээ очоод хөдөө очоод тэг гой годомчнуудыг камержуулаад тэгээ бүх юм гой системжүүлээ автоматжуулаад тэрийг зүгээр тийм цөөхөн хүн амтай мөртлөө гой технологийн дэвшилтэй гэж болно шүү дээ. Тэгэл гой зохицуулах хэрэгтэй. Уусаас төрөөс нь хөнгөлөд татаас эдрийн зохицуулж өгөөд тэр зээл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөөд тэр ипотекийн зээл мэлийг хийж өгөөд дээрээс тэр зам харгууг нь барьж өгөө те. Шаардлагатай бол яадын худуу усыг гаргаж өгөөд ингээд очоод зүгээр тэр байгальтай газар одоо чинь Солонгост хэд вэ штэ. Оршуулгын зориултаар ингээд нэг юм 2 м квадрат талбайг л газар тийм 2 м квадрат газрыг л одоо өөрөө нас урахтаа намайг энд оршуулаарай гэж тэ тэрийг худалдаж авахын төлөө бүр мөрөөддөг гэж байгаа. Тэгээ тэр нь амар үнэтэй. Тэрийг баг ингээд баруун хулж өвлүүлэх нь харахгүй холгүй те тийм тэгэхээр чи нөгөө газар нутаггүй сорнууд төлөө амьдэрч идэг нэс те дараа нөгөө тэрийг оршуулчаарай. Бараг л нөгөө газар нутаггүй сорнуудад газар чинь тийм үнэтэй тэгээ байгальтай байгаад юм уу голын хажууд ой хажууд гэхээр л газрын үнэ нь бүр амар өсдөг. Тэгэхэд бид нар одоо хөдөө таад бодоод үзэлтэй зүгээр сая ингээд нэг хальт үзэхэд 0.7 газар 1 сая 2 сая маягтай байгаа байхгүй сайн яриад авчвал те хан тийм ээ. Би танаас ингээд нэг та одоо ингээд заа одоо ингээд за мөрөөд хийзээ ингээд үдэ ханаад ингээд өглөө ингээд нөгөө мөрөөжсэн хотоос гарцсан гадна байшиндаа зээ мөрөөдлийн байшингаар тэг ингээд орноос ингээд сэрлээ зээ ингээд тэг одоо галтгоон хаан чинь том хөрөн ч юм хитэн давхар чинь тэг цонхоор юу харагдах юм ингээд тэг мөрөөдлөө хэлдэ одоо мөрөөдлөө гоё байшин одоо орон дотроос сэрэл өглөөг ингээд ухтъя л та эргэн тойрон юу байх юм юу ухтах юм те тавилах чинь ямар байх юм те гой зураглаач бидэрт нэг гой харагдтал. Яа. Яа тэгж ярьж чадах наагүй юу. За ямар ч гэсэн надад байх хэвээр нэг хэдийн юм байх хэвээр. Нэгдүгээрт нь гой моцикл аавна. Тэ? Хөдөөч ялтч. Тийм би тэгээс мотоспорт сонирхдаг байсан. Өмнө нь. Тэгээд хөдөө юм уу ширлээд идлээ. Тийм Дакарын фэн штэ бас. Тэгээд хөдөө амьдрахаараа моцикл аавна гэж маш их мөрөддөг. Ямар ч гэсэн нэг юм уу хоёр ч юм уу морь авна. Тэгээд яг би нэг ногоо тарих гэж бодохгүй. Таад ногоо тарчвал таадээс гоё шин ногоо худалдаж аваад идэж чинь. Ямар ч гэсэн морь моцикл хоёр бол байх хэвээр. Байшин байх хэвээр. Байшингийнхан гадаа гоё террастай тий. Солцдог гоё тий. Террас нэг орой гоё яг нар жаргаж байгаа гэсэн үг харцсан. Хэр том террасаа. Нилэн том штэ. Тэр чинь бас хэдүүлээ ингээ орой хоолмол идчихээр. Тий, та идэг очиход бас нэг багтаачаар. Тэгээд яг гоё нар жаргаж байгаа тал руугаа харсан гоё террастай. Тэгээд яг болж игэл гоё бас усан сантай баймаар байна. Тэгээд нэг юм гоё загвар харсан тэр нь болохоор юм хүлэмжтэй юм билээ. Байшинтайгаа залгаа юм хүлэмжтэй. Тэр нь ингээд битүү гоё цэцэг мэцэг тарьцсан дотор хүлэмж ахгүй юу? Жилийн 4 улирлын хүлэмж.
Тэгээд тэр нь ингээ байшинтайгаа шууд үргэлж тэг ханаа нэг битүү шилэн нэг тийм байшингийн загвар харсан хэрвээ баяжхаараа гэдэг байна шүү дээ. Тийм байвал гоё юм байна гэж төсөөлж байгаа. Тийм хүлэмж гоё. Тэгээ би ер нь хөдөө очивол магадгүй жоохон хөшрөөд ирэхээрээ гэхдээ эртхэн шиг залуу байгаа дээрээ хөдөө очиод бүтээх юмаа бүтээчээд нийгэмдээ хүлээмж шүрэгтчөөд те. Тэгээд нэг хөдөө нэг эмгэн ингээд ном бичээд сууд юм уу гэж боддог шүү дээ. Тий. Өглөө басаад цонхоо онгоолгоол. Тэгээ нөгөө нарны гэрэл нь орж ирээд пассив хаус юм чинь шууд шална халаал те. Цонхоор чи юу харагдаасаа гэж бодчих. Би ер нь бол нэг ууланд дуртай шүү дээ. Ууланд дуртай. Голд дуртай, голын ойролцоо байх дуртай. Та ер нь аль нутгийнх вэ? Ээж талаа харах юм бол увс. Аав талаа харах юм бол булган. За. Тэгэл ер нь аавын нутаг руу Булганы аль сум байж болох уу? Одоо ингэнгүүт ашиг сонирхлыг зөрчил гаргаж байна. Манай өвөө нөгөө нэг болгоны хотог өндөрөх байхгүй юу? Гэхдээ би тэрийг юусэн мдээгүй манайхаа. Би юус отлоо ирэх шиг. Тэгээд би нөгөө хотог өндөр сум руу яасан бэхээр жоохон бахтаа ингээ нөгөө гайд хийж аюух монголоор аялдаг байсан. Тэгээд гайдыг явж байхдаа хотог өндрийн яг тэр харагдах байдалд нь одоо бүр чагтгын нуруу гэдэг нуруу байдаг байхгүй юу? Чагтаг. Тий, тэр нөгөө манан буудаг нуруу. Тэр манан буудаг нуруунд дурлаад сэтгэл алтраад тэгээ за би хөвшөрхөөрөө яг та нар шиг хөвшөрхөөрөө би нэг 50 гараад тэтгүрт гаргаад ирэхээр энд ирж амьдрнаа гэж ботцсон байжгаад тэгээд энэ 18 онд яг энэ төслийг хийж эхлэхдээ шууд тэрийгээ санаж байгаа байхгүй юу. Хотог өндөр амар гой байгаад тэр хэдүүл тийш очиж газар үзээгээд тэгээ би тухайн үед манай өвөө хотгих гэж мэдээгүй. Манай аав булганаас гаралтай байсан болохоор булганых юм бах. Булганы төвийг л гэж бодож исэн. Тэгээ яг нөгөө хотог өндөр явлаа гэдэг зараа бичсэн чинь доор нь манай нэг хамаат нэгч танаа өөгийн чинь нутаг очихороо тэр ууланд нь мөргөрөө гэдэг. За. Тэгэхээр бүр цаанаасаа л дуудаад байсан юм. Тий, сэтгэлийн дуудлага байдаг гэж итгээд байгаа шүү дээ. Тийм юм байна. Ялангуяа газар бас. Тийм, тэгээ гоё хангаа нутаг сайхан л да. Би бас хангаа ер нь талын. Тэгээ бас ар хангаа эдэрт бас гоё юм хийх юмсан эдэр гэж бас харанга сайхан сах боддог шүү. Булганаар дайраа явж байгаа ч гэсэн яг бүр үнэхээр кино шиг нэр яг бүр яг тэр утга өндрийн тишээгээ тэр нөгөө юуны төлөвгийн давааны тийм дөнгөж даваал энэ төр ингээл явж мавж хахт бол амар болгоо явж үзээв шүү дээ. Яг ингээд арайч тий. Нэг хэсэг ингээд бороо ороод нэг хэсэг ингээд нар тусцсан тэнцэн ингээд адуу мадуу ингээд уул ус ингээд үнэхээр деваачин шиг булган бол үнэхээр гоё нутаг. Манай эми бас болгоных л та. Манай юу ээжийн талынхан булганы тий яг энэ дэр хэлэхэд зүгээр Монголын энэ дэр хэлэхэд sorry guys. Гэтэ зөвөр Монголын бүх нутаг сайхан шүү. Ер нь байгаа нутгаа бид нар сайхан авч явж болно те. Говьч сайхан одоо юу гэдгийг хангаач сайхан, хээр талмаан сайхан юу гэдэг энэ бүх юугаа бид нар одоо голч шилэлгүй те байгаа газараа бас сайхан ингээд баялагийг бүтээгээд ингээд сайхан амьдарч болноо. Тэгээ бас одоо ер нь яг хотын энэ нэг юм юунаас бол бид нар бол яг тэр одоо ингээд яг нөгөө муухайг нь мэдэрсэн болохоор ингээд яалчгүй тийшээгээ татагдаад нь шүү дээ. Тэгээд энэ ажлыг хийж байгаад бас танд бас баярлаа. Тий, тэгээд бас тусалж дэмжих тий одоо оролцох өөртөө ч гэсэн хөдөө очиж амьдрмаар байна. Тэгээд цаашдаа бас хамтарч ажиллах бах. Тэгээд бас кластер бэлдээд үж байгаарай. Тий. За танаа террасан дээр нэг орой одоо бас нар жаргаж яхад бид нар ингээ гоё вайн уугаад суух бах тий. Тэгээд хотог өндөртөө бас очих Жереми ах юм ах цахыг идцээ. Тий. Өхрнийх нь бахыг ид. Тий. Жереми ах юм ахан дээр дуртай. Тий, тэгээд амжилт төсөө хөдөө амьдрий групп те Facebook дээр байгаа те. Бага. Хөдөө амьдрий групп нэг дээрээ залуусаа гадаадд байгаа залуучууд маань бас ер нь энийг сайн бас бодоод үзээрэй. Ер нь улсаа бид нар ингээд нэг улстай очиод нэг эзэн болоод нэг гоё ингээд амьдрах зөндөө боломж байгаа шүү. Зүгээр ингээд нэг зүгээр нөө мэдхгүйгээсээ бол айгаад байгаа гэх те. Тий, яг үнэ. Тэгээд агрофобиатай болцсон те бүр. Тийм, тэгээд нөгөө нэг бас нэг юм хөл залуучуудын нэг буруу юм нэг цаг сайхан болохоор нэг очинч гэдэг юм уу. Сайхан цаг ирнэ гэдэргээ сүүлийн үед техник тийм яриад байгаа. Гэхдээ сайхан цагийг тий эрхийг хүлээх ёсгүй. Энэ байгаа цагаа сайхан болгох нь бидний өөр. Тэгээ бидний өмнө амьдэрчсэн одоо үеийнхэн бол ингээд яг тэр цаг үедээ одоо юу гэдгийг хийх юмаа хийгээд ингээ өнгөрцөн тий. Бидний дараагийн үе ирээгүй байгаа. Одоо бид нар амьд байгаа. Энэ яг бидний цаг. Тэгээ энэ цагаа бид нар сайхан болгох хэрэгтэй. Энэ бол бидний одоо амьдралын бараг зорилго баг. Тийм болохоор хөдөө сайхан амьдарцгаая тий.
Тэгээд баярлалаа. Цаг гаргаж оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. Бас манай хоёр юм асуух байсан би шууд Ингээд болсон миний юу цаадсан. адууга хороогаад. Цацсан гинэ заашгүй тий. За баярлалаа. Тэгээд Төдөө амьдрын төслийн санаачлагч Бат Цэцэг байлаа. Тэгээд группт нэг дээрээ залуусаад битгий сонс подкаст. За. Yeah.